Сайн бацгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Эзэнтэй ярилцсан подкастын ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн зочноор минь тархины блог номын зохиолч Гамбатын мөнгөн гүрэлц ирсэн байна. Танд өнөөдрийн мэндийг хүргье. Баярлалаа, сайн байна уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. За, сайхан үйлжиж байна уу та? Сайхан үйлжиж байна. За, нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад баярлалаа. Баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд бас баярлалаа. Их гоё ийм гэрт ийм подкастист орж байгааг. Энзэм. Жас. Гэр гэдэг чинь Монголын бас нэг том соёлын нэг шүү дээ, тий? Тийм шүү дээ. Ингээ суугаад яг ийм подкаст хийн гэсэн чинь гоё санагдчих шүү дээ. Тэгээ бас өөрөө чинь урилгыг аваад бас ийм гоё эрхэм мөнтэй бас уулзаа сууж байгаа надад бас сайхан байна. Нэр төрөө эрэг. За, маш их баярлалаа танд. Тэгэхээр тархины блог гэдэг энэ номыг би бас бараг 2 жилийн орчим юм уншиж тэгээ амьдралдаа бас нэлээдгүй хэрэгжүүлэе гэж зорж байгаа. Зарим зүйл нь бол надтай бол нэлээ нийцж байгаа. Зарим зүйлүүд нь бол нэлээ асарсан юм зүйлүүд байгаа. Тэгээд энэ номыг нийт одоо үзэгчд, сонсогчд тагаа хамтдаа ингээд ярилцаж илүү ойлголцох нь бас энэ олон түмэнд гэж байгаа бас нэг том буян болов гэж би хувьдаа ойлгож байгаа. За харин тийм. Би энэ одоо 3 ном бичсэн. Тэгээд миний 2 дахь ном. Тийм. Тэгээд энэ ном болохоор яг одоо өөртөө ингэ судалгаа хийсэн маягийн юм уу? Судалгааны нэг юм реферат чөлөө оюутан байгаа тэд үсэн шүү дээ. Судалгааны ажил гэдэг шиг. Өөр дээрээс нь судалгааны ажил маягийн тийм л ном басан. Тийм. Өөрийнхөө амьдрал дээрээс тийм ургуулсан гаргаж ирсэн ном гэсэн. Тийм, ажиглалт хийсэн. Ажиглалт хийсэн, дүгнэлт хийсэн. Тийм. Ном бичих болсон шалтгаанаа та нийт сонсогчтой хуваалцвал. Яг эхлээд нэг хадгаламж өсгөөсөл гэдэг ном гаргасан. За тэр ном бол одоо ердөө 20 минутын одоо ийм нэвтрүүлгийн бичлэгийг цацснаас үүдэлтэй. Тэгээ тэрийг маш олон үзчихэд маш богино хугацаанд энэ одоо аргачлалыг сайн ойлгохгүйсэн юм шиг санагдсан. Тэгээ би нэг юм өртөө үлдсэн ч юм уу юм санагдаад тэгээ за нэг ном болгох чи гэж бодсон. Хоёр дахь нь болохоор тэр номны нөгөө талынх нь одоо миний хувийн амьдрал дээр гарсан маш чухал одоо би өмнөх мөнгнөөс өөр мөнгөний амьдралаар амьдарч үтсэн гэх юм уу да. Миний 30 жил амьдрах амьдралын явсан замнал за хүүхэд насыг хасчих юм бол ер нь бол одоо жоохон бие даадаг насыг ингээ бодох юм бол тэрнээс өөрөөр амьдрсан. Амьдралыг туршилт маягийн болсон аахгүй. Тэгээ тэр ном энэ номтой холбоотойгоор тэр 6 насны арга гэдэг ном маань хоёулаа нэг юм хавцтай байх боломжтой. Гэхдээ нэг нь дандаа санхүү мөнгө, карманы халаасны мөнгөтэй холбоотой. Нөгөөх нь болохоор би ер нь өдөр болгон юу игээд хаагур яваад яаж амьдраад байгаа юм бэ гэдэг тухай холилжглаар нэг холион бантан болчих гээд юм санагдахлаар нь тусад нь салгаад тэгээд ном болгосон. Тэ. Тэгээд үндсэндээ битсэн шалтгаан. Яг нөгөө талаар ингээд боддог л байсан. Яагаад ингээд Монгол одоо хувь хүний хөгжлийн гэдэг ийм категори гэдэг шүү дээ номын дэлгүүрт. Тэр дотор ингээ харахаар дандаа л гадаадын л орчуулгын номнууд байгааддаг юм шиг санагддаг байсан. Тэгээ харахаар ингээд Монгол хүмүүсэд амьдрал өрнөөл байгаа. Энд зовлон гуйныг болж л байгаа. Тэгээ ягаад ингээд Монгол хүний жишээ, Монгол хүний асуудлыг сонсож уншиж болдгоо юм бол гэд. Тэгэхээр тэрэн дээр болно штэ гэдгийг нэг харуулчихъя гэж бодсон л та. Зүгээр биччихэд үзье. Яг бестселлер нь биш юм а гэхэд миний амьдрал дээр нэг юм болоод байна. Би өөртөө ингэж хандаад үзсэн чинь жоох юм өөрчлөлт сайжралсан зүйл харагдаж байна ч гэдэг юм уу. Тэг яг ном гэд хэлчихлээр манайхан чинь номноос айчдсан шүү дээ. Яг ном гэдэг чинь айгаа том докторуудын хийдэг те гэдэг нэг юм өндөр босго тавьчихлаар дараа үеийн залуучууд нийшээ ерөөсөө хөдөлж өгдөггүй айгаа дэмэгээд ичээд идэг те. Тэгээ нөгөөдхийг аваад нөгөөд бол уншчихлаар дээрэс нэг гээд байдаг. Хүний хөгжлийн салбарт нэг гоё юм байдаг юм бэ гэхэлэр тийм босс байдаг байхгүй юу? Одоо уран зохиолын салбарт бол босс ихтэй. Чин томчууд ихтэй, ноён оргилууд ихтэй те. Юу вэ бид нар ардын уран зохиолчдын хажууд те одоо өөрийгөө те ингээд би юу бичлээ те гэдэг роман бичлэх юм бол одоо алуулж ирдэг. Тэр өмнөх нөгөө тэд нар чинь нэг юм утга зохиолын том юм юу энэ төр байсан шүү дээ те. Тэрэнгээрээ бас байдаг гэсэн баг гэж боддیں۔ Тэгээ би бол тэр дондор ингээд нууцаар одоо зүхтагаа чих юм ороод ирсэн. Тэгээ манай салбарынханд бол харьцангуй гайг байгаа байхгүй юу? Яг үнэ. Тэгж бодсон. Тархины блок гэж чухам юу юм бэ? Тархины блоко мэдгүй би өөрөө нэг толгоонд бодогдсон одоо яг блок гэдэг чинь гадаад үг шүү дээ. Яг одоо миний тархинд нэг юм
гацаа үсгээд байгаа Яг. гэдэг утгаар нь л блок ингээд гацчлаа. Түгжээ гэд хэлчих болох байсан. Гэтэ зүгээр л хар ярианы хэллэгээр блок гэсэн. Зүгээр ингээд төөрөөл идэх. Би бол 31 наснда төөрчж байгаа байхгүй юу? Тэр төөрөгдөл болохоор өөрийгөө болоод байна гэж бодоод байдаг. Гэтэл амьдрал болж өгдөггүй, урагшилж өгдөггүй. Тэгээ сэтгэл готролд ороод байдаг. Амьдрал ингээд хийж байгаа юм маань яг юуны төлөө ямар учир утгатай зоригтой гэдгээс ойлгохоо байцсан. Тэгсэн мөртлөө юм маш хиймэл нэр хүндтэй болцсон. Тэрийг ингээ хамгаалаад хүмүүст ингээд муухай харагдахгүй гэдэг жүжигдээ тоглоод байгаа юм шиг амьдрал руу орсон байсан юм байна гэж өөртөө буцаж шүүгч хийсэн баггүй. За би бол үнэхээр жижигчин болчихжээ. Би айгу хөдөлж болцсон байна. Болоод байгаа юм шиг харагддаг болцсон байна. Гэтэл миний амьдрал дээр бол санхүүгийн авч асуудалтай, эрүүл мэндийн өвч асуудалтай таргалцсан. Тэгээд хоосон ярддаг, хүмүүст худлаа зөвлөдөг болчихжээ гэдэг дүгнэлтийг өөртөө хийсэн гэх юм уу та. Тэгээд тэр дүгнэлтэн дээр л би ер нь тархинда өөрийгөө болж гинэ гэдэг утга санаагаар түгжсэн юм байна. Тэгээд яг юм хийхээс сүлдээ залхуу болоод хойрог болоод гэтээ агуу их юм бодлын өвчнөд болцсон. Мэднэ гэл хүнтэй ярихлаараа болж өгөл зөвлөчихгүй л эсвэл загинчих гал те. Тийм болчиход байгаа юм байна гэдгээ эргэж харсан. Тэр үеига би ингээд төөрч явж байна. Тэгээ наа чин төөрөгдөл гэсэн ч болно л доо. Тархин дотроо төөрч те. Яг үнд. Тийм утгаар гарсан. Тарих бологлогцсон яг мэдгэдэггүй. Энэ номыг уншсанараа бас яг өөрийнхөө бологлогцсон эсгээ мэдчих боломжтой юу? Яг нэг гарахлаараа жоохон ойлгох юм санагдчих шүү дээ. Одоо тэр үйл явдаас гараад ирэхлээр яг үндэ. Тий. Би ч одоо энэ ч надад зөвхөн миний л тухай мэдээлэлүүд байгаа байхгүй юу? Би нэг хайхтар хүмүүсийг ингэж тэгж ийн гэж ерөөсөд энэ номдэр нэг ширүүг баг байхгүй л дээ. Яг харьцуулаад яваад байгаа. Тэгэхээр нөгөө нэг минийхэр бол надад болсон үйл явдал юм гэхээр миний хамгийн түрүүнд хийсэн зүйл бол ерөөсөө дасгал хөдөлгөөн хийж үзье гэж шийдсэн. Тэгэл нэг найз дээр очиод багш болооч, миний багш болооч, би дасгал хийя, би турья. Яг ихнийх нь бол турхал байсан л да. Тэгээ тэр нь зөв бурууг нь бүүн мэд ямарчсан болчин мас зассын ч сайн мэдэхгүй. Ямарчсан спортын хүнч биш. Тэгээд би ингээд тайзан дээр гарч ингэж болчинтай харагдахгаагүй шүү гэдгийг хэлээл. Гэтэ би юу н туръя. Тэгээ би турах уу гэд. Тэгээ нөхөр намайг ингээд 7 хоногт 4 удаа явгаад дасгалжуулаад намайг ингээд хараал чадахгүй юм дээр нь жоохон амраагаал ингээд зүрх үхүүлэхгүй юмнууд хийгээл байгаа байхгүй. Өмнө нөхөр би ингээд учиргүй гүүж үзэл тэгэл ядраал сүлдөө өвдөөд тэг болж ирсэн. Багшгүй бах та. Өмнө бас дахиад нэг юм хийсэн нь учиргүй хоолны дэглэн барайл. Тэгээ ханиад хоолоо өвдөөл. Тэгээд за боли 3 хоног халарч болж ирсэн. Ингээд ялагдаад үзэл ялагдаад байхгүй. Тэгээ нөгөө багштай болж үзэж байгаа юм тэр. Эхний хийсэн үйл явдал бол ерөөсөө л дасгал хийж үзсэн. Тэгсэн чинь баг юмнуудыг ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгээ блокоос гарна гэдг нь би яг юг ойлгоод байгаа юм бэ гэхээр би өмнө нь миний хагаад ингэж бичсэн ном яагаад одоо би маш энгийнээр тайлбарлая. Миний анхны бичсэн ном шүү. Хадгаламж өсгөөс эхлэнэ гэдэг ном. Тэр ном яагаад би анх удаа ном бичиж байгаа тэр бестселлер болчихоо гэдэг асуулт. Би нэг яг асуух хэрэгтэй юм байхгүй юу? Энд чинь би мундаг гар биш байхгүй юу? Би зүр хинч биш байсан нөхөр нэг ном бичээд тэр ном нь хамгийн сайн борлуулалттай ном болцсон байхгүй. Тэгэхээр би гайхаж байгаа байхгүй юу? Яагаад энэ ном хамгийн сайн болчихваа? Тэгэхээр би энэ номон дээр яг өөрийнхөө чөлөөлөд айгүй зөв илэрхийлсэн учраас хүмүүст бас тэр нь хэрэгтэй байсан учраас энэ ном маш сайн зарагдаж байгаа юм байна. Гэдгийг эргээ харсан. Тэгэхээр ягаад энэ ном сайн зарагдаад байгаа юм бол би өөрийгөө арайч өөрөөр хараад өөрийнхөө амьдралыг өөрчилсөн чинь ном хүмүүст хүрсэн юм байна. Тэгэхээр би блокносоо гарч эхэлсэн юм байна гэж өөртөө хариулт тайсан байхгүй. Тэр тархины эхлээд хадгаламж өсгөөс эхлэдэг номноос хэрвээ тэгээгүйсэн бол миний ном анхны нэг хүмүүс анхныхаа номыг гаргадаг. Тэгэл тэр нь ингээл жоохон энэ тэнд ингээл явж байгаа л дараа нь хүмүүст ярихаас жоохон санаа зовол тийм нэг ном гаргаж ирсэн юм а гэл дуусгаал гэт тий. Хоёрдугаар би санхүүгийн эрхчлэн мөлөнд хүрээчгүй. Тэгсэн мөртлөө хадгаламжийн тухай ном бичсэн. Тэгээ тэр хадгаламжинд нэг айхтар их мөнгө байгаагүй. Тэгсэн мөртлөө хүмүүс тэрийг айгүй худалдаж авсан. Мэдгүй яагаад аваад байгаа юм бол гэдэг асуултуудыг хаагаад явхлаар
би яг энэ дэр юун дээр ингээд ончвоо гэдгийг л хайгаад байгаа шүү дээ, тий. Тэр блок нь юу гэсэн гэхээр дахиад яг энэ дэр нэг бодтыг нэг жишээлхэд би өөрийнхөө бодит байдлаа ичгүүгээр бичсэн. Энэ нь нэг чөлөөлөгч юм. Би айгүй ичдэг байсан. 10 жил манай гэр нэг тийм сайхан одоо баян чинэлгээл байгаагүй. Тэгээд ангийнх ирэхэд яанда гэж ичдэг байсан шиг тэрнтэй ингээд зүүрлэх юм бол өөрийнхөө үнэн мөннийг хүмүүст харуулчих юм бол бистэ ичиж өгөх байх гэж боддог байсан юм шиг. Одоо миний карманд байгаа тэдэн төгрөгийн талаар мэдчих юм бол тэгээ тэр ч байтугай миний номон дээр нөө бичвэр хийдэг байсныг бүсгүй байгаа байхгүй уран болор гэдэг. Тэгээ уран болор надад тэгж хэлжсэн байхгүй бичиж явах та. Мөнгөө энэ дансандах мөнгө чинь одоо 20,000 төгрөгийг чи ингэж хуваагаад хадгалсан гинэ. Энэ бото над дээр ирсэн нэг юм текст чинь би бичиж сууж байна. Арай бага уу гэд надад асууж байгаа байхгүй. Одоо яг л уншиж байгаа хүн бол наа чин те юуны ямар инээдтэй гараар ном бичээд байгаа юм бэ гэх гээд байна гэд. Тэгэхээр би яг наатахаараа бичээ. Яг л би ингээд нөө зарчмаараасаа зүхтах гээд байгаа юм шиг надад байгаа байхгүй. Тэгээд биччихээ. Яг л би үннээл биччихье. Миний хамгийн одоо ичмэр юмнуудыг бүгдийг биччихье гэд тэгж яасан байхгүй. Тэгэхээр миний нэг чөлөөлөгдсөн зүйл бол үннээ бичсэн байхгүй. Тэ яг хамгийн хэцүү байсан одоо хэлмээргүй байсан юм нь одоо бүгдийг хуваалцсан. Миний амьдрал ийм л байна. Та нарын бодож байгаа шиг тийм сайхан биш ээ гэл. Миний дансанд ийм л байна. Баян биш ээ гэл. Тэгвч. Тэр нь блокоос гарч байгаа хэлбэр нэм болов? Яг үн. Тэгэхээр сая та ярьж байна. Одоо ингээ блокноос гарчээж блоклогдсон гэдгийг мэднэ гэд. Тэгэхээр одоо яг одоо монголчууд нийтээрээ одоо яг блокны ямар төвшөнд явж байна? Одоо гадуур та маш олон хүмүүстэй уулзаж явж байгаа шүү дээ. Энэ нэг иймэрхүү төвшний блоконд орсон хүн байна даа гэдэг тийм дүгнэлт өөртөө хийжсэн үү? Тийм сэтгэл хөдлөл өндөртэй тийм хүмүүс центртэй яг надаас нөгөө нэг санхүүгийн тайлам өөрийнхөө санхүүгийн талаар хувийн санхүүгийн талаар зөвлөгөө авч байгаа хүмүүсийг л харахаар би нэг арга туршиж ирсэн. Нэг энэ асуултыг асуухад тэр л санаанд орж байна. Тэгээд эхлээд уулзахлаар жоохон хоол идэглэн барьдгүй гэдг нь тодорхой. Нилээн жинэмцэн тий. Хоёрдугаарт бол тасгал хөдөлгөөнд бүр дургу. За нэг тийм. Тэгээд тийм хүнд санхүүгийн зөвлөгөө өгөхөд 2-3 удаа уулзахлаар би тэгжсэн. За өөрийнхөө хийж үтсэн юм л санал болгож байгаа байхгүй. За би чамд айгуу сонирн би хоол зүч чиг ингээ уг санхүүгийн зөвлөгөө авах гээд ирж байгаа юм шүү дээ. Би яаж мөнгөө хадгалах уу? Миний илүү зардал юу вэ мэн гэдээ асуух гээд тахтан чи нэг 7 хоногийн дараа нэг ядаж сахар маахар чихэр мэхэр тэ орой газта ундаа удаг юмудаа болоод 7 хоноод тэг хүрээд ирж. Тэгэхээр нөгөө хүн чинь гайхаад байхгүй чи би одоо баг ямар хүн дээр ирчихваа гэж баг боддог. Гэхдээ эцсийн үр дүнд тэр хүн 7 хоногийн дараа сахарын хэрэглээг зогсоогоод гурил мөрлнөөс жоохон арай жоохон багасгаад хэрэглэгээсээ багасгаад тэгээ хүрээд ирэхлээр би арай өөр хүнтэй яриад эхэлдэг юм шиг санагдсан. Би 5-6 жишээ нь тийм байсан. Тэгэд миний анзаарч ирсэн зүйл бол энэ хүмүүсийн сэтгэл зүйн ийм нөгөө сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг. За болио. Заавал ингэж өөрийгөө тамлаад хорихоо орно гэл тийм нэг шийдвэр. Тэгэхээр дансанд байгаа мөнгө харж байгаа. Заавал ингээл те. Эсвэл дасгал хийчихсэн амар ядраад байгаа өдөр бол өнөөдөр бас нэг хэрэг байна. Өнөөдрийг нэг дасгал хиймэргүй гэл хүн дандаа өөртөө шийдвэр гаргаад байгаа шүү дээ. Нэг хиймэргүй байгаа юм хийхгүй гэдэг ч юм уу те. Тэгэхээр тийм шийдвэр гаргалтууд нь жоохон багасдаг юм шиг санагдсан байхгүй. Тэгэхээр тэр бол хүмүүс бол өөрийнхөө идж байгаа хоол хүнс хэрэглээ сахарын хэмжээнээс хамаарат яг юм тэрэндээ ингээд жоохон барьцаалагдсан. Тэгээ сэтгэл зүгээр л юу гэж аашилмаар тэр аашаараа шийдвэр гаргадаг байгаа хүмүүсийг харахаар энэ хүн бол нэг тийм сахар махрын асуудал өндөртэй юм байна даа гэж хардсан шүү дээ. Тэгээ тэрийг одоо блок гэж хэлэх юм уу? Энэ тэрэндээ ингээд нэлээд баригдсан хүн байна даа гэх юм уу? Тэ. Яг уу нөгөө талаар бол бист өөрөө л төлөхгүй болохгүй гэдэг юм айцтай хүмүүс зөндөө хүмүүс байна. Өрнөсөө маш их айдаг. Тэгэл өрийг л төлөх нь л номер 1 4 нэгэ бодсож явж байгаа хүмүүс байна. Гэтэл өөртөө мөнгө хадгалдаггүй мөртлөө тэр банкны өрийг төлөхийг номер 1 боддог хүмүүсийг ингээд бодглохлоор хин хайртай юм гэж боддог байхгүй юу? Тэгэд чи өөртөө хайртай бол өөртөө мөнгө хадгална шүү дээ. Банкнд хайртай учраас зээлэлгээс төлчилгээд яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр тийм хүмүүс ямар юуны блоктой гэхээр өрнөөс айдаг айцсын блок
гэж би бол зүгээр боддог байхгүй. Өрнөөсөө л амар хайдаг. Тэр хүмүүсийн мүүлтээс амар айгаад байдаг. Тийм хүмүүс бас байгаад байдаг. Гэх мэт нэг юм одоо түрүүний асуултанд хариулах гээд төөрөгдөд гэж магадгүй шиг ийм хоёр төрлийн хүмүүсийн төрөг бол анзарч хардсан шүү дээ. Яг үн. Тэгэхээр би миний хувьд зүгээр блок гэж юу юм бэ гэхээр яг өөрийн өнцгөөрөө те өөрийн оршин байгаагаараа амьдрахгүй хин нэгний хөвшгөл сэтгэлгээ юм уу одоо сая таны хэлдэг шиг одоо өрөнд юм уу хин нэг нь муухай харагдчих вэ гэдэг ч юм уу нэг ийм зүйлд баригдсан одоо зүйлийг л би блок гэж ойлгоод байгаа. Энэ дээр бол монголчууд бол бас нийтээрээ бас их блоклогдсон хүмүүс юм болов уу би бас дотроо дүгнэлтэнд хүрсэн. Энэ дээр би хоёр жишээ авч ярмаар байгаа. Энэ нэг гэвэл миний амьдралд тохиолдсон зүйл л дээ. За 2020 онд би авраг болчиход. За. Тэгээ энэ манайх чи яарамгт амьдардаг. Төгжрлийн зовлонг биеэрээ би мэдэрдэг хүн байхгүй. Тэгээ их нэртэйгээ ярьж агаад. Тухайд нэг скутер 2C500 нэг скутер авчихсан. За. Тэгээд яг хотын төвд би ажил дээр очиж машинаа тавьчаад хотын төвийн бүх ажлаа би скутертэй амжуулдаг гэсэн. Надад маш их тийм аз жаргалтай байдаг гэсэн. Яагаад гэвэл гоё ягаар амьсгална, төгжрөхгүй, адлын удалтай. Тэгж яхад миний нэг бас нэг нэлээд ойр тойрны ахын дүү чи Монгол улсын аврах хүн шүү дээ. Чи скутер унаад гудамжаар байж болж байгаа юм уу гэд. За. Өнөөдөр би эндээс ажлаа бүтээх нь миний гол зорилго болохоос хинд ямар харагдах нь миний гол зорилго биш шүү дээ гэд ярьж ирсэн байхгүй. Нөгөө төгөр ихээр одоо малч дээр жишээ авчаар ярьж байна. Малчт бол малж байгаа мал нь ихэнх нь банкны процент байдаг. Энэгээрээ ихэнх нь юу хийж яаг гэвэл хэрх хөвч маш их байдаг. Хэрх гэж хэлж байна л да. Яг тэгвэл нэг даган дуурах. Нэг нь гайгүй машин аваад унчих юм бол өр зээл тавьж байгаа л машин авч ундаг. Одоо таны нэг санхүүгийн сахилгаттай сайн нийцэх бах. Тэгээд энэ эцсийн стейж нэхэр хин нэг даган дуурах блоконд орсноороо өө амьдралын хэм маяг нь улам дороотчихэд. Ийм жишээнүүд байна л та тий. Ёстой яг ярьсан чи яг орж ирж байна. Нэг тийм жишээнүүд их байна. Яг тэр улсын юуны одоо нэг ой сая их болсон шүү дээ тий. Аймагуд тэгж байгаа тийм хүмүүс зөнд байсан. Яг нутагтаа очих ч нөө одоо нэг айтаахан машинтай авахгүй л гээд өөрийнхөө амьдралыг сүрүүлэн бэр машин аваад явж байгаа хүмүүс зөндөө тааралц шүү. Тэгэл хүмүүс юу гэж бодох юм? Чамаг юу гэж хэлэх юм? Наач нэрээс амар хэцүү шүү. Яг ийм юмнаас гарах чин өөр айгүй хэцүү. Нөө нэг нэрэл тим юм шиг санагдаад яваад байгаа хүмүүс байгаа штэ. Тэр хүмүүс чинь ингээ хүрээлэн байгаа хүн болгон тэгэж ингээд хэлээд тахлаар нэрэл би одоо чи одоо нэг нутагтынхаа тэдэн жилээр очих чиж айтайхан монохгүй бол чамаг те наад бол чин ангийнхан чин чарна те эцгийг хамаатан садангууд чин чарна гэдэг те. Тим юм яг ингээд эргэн тойрны хүмүүс чинь л яг тэр хүмүүс ингэ түлхдэг юм шиг байгаа шүү дээ. Юм ингээд нөгөө өнөөрөө тэр дүрдээ ороод идэг. Тэгээс наач яг одоо нэр Монголд бас амар том асуудал болоод байгаа юм. Яг үн тий. Тэгэхээр хүн болгоно өөр ингэсэн амьдралаас авах таашаал тэр хүн чинь өөр өнцгтэй шүү дээ. Тэгэхээр заавал дорж хийсэн юм чинь би дурах албагүй шүү дээ. Өөрөөр одоо логик философороо бас энэ амьдралыг дүгнэж байвал их зүгээр юм болов уу гэдэг байдлаар. Тий. Үнэхээр одоо тэр хүн өөрт нь аз жаргалтай байвал нэр үнэхээр яг болчлаа л та. Түрүүний хэлдгээр. Гэтэ нэр азтаа бол таны хувьд бол сайхан ажиллаа бүтээгээл тийм ингээ салхи мэдрээл тэг явж байгаа сайхан сонсогдчих шүү дээ. Тий шүү дээ. Би өөр хэрвээ яг тэр скутертэй явж байгаа үед чинь тааралцсан бол бүр харин бахарах байсан юм байна. Тухайд чинь яг үнийг хэлэхэд Монгол цөөхөн скутертэй хүмүүс байсан шүү. Тийм бах тийм. 20 он. Хоёр скутер хүн таарангууд ингээд баг би нэгэ хараад наа чи юу ийгээд нилээдгүй сонирхож шаарддаг байсан. Тэрний дараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн дарга Баатар гээд манай нутгийн ах байдаг. Яг тэр манай скутер манай ажлын үүдэнд байсахыг харчаад тэр скутертай цагдаа гэж нэг явж ирсэн шүү дээ. Тэрийг анх Сүхбаатар дүүргээс эхэлжсэн. Манай тэр ахгүй тэндээс харж ивж ирсэн. Тэрний дараа жет орж ирэл Монголд энэ скутерийн одоо илгэрсэн л дээ. Тэгс. Зөө. Одоо хүмүүс бол тийм байгаа. Яг хийрхэл гэдэг бол амар байгаа. Тэгээ тэр чинь нөгөө талаар ингээд бас хүмүүсийн амьдралыг өөрсдөө хүнд байдал руу цаад утгаар ядууруулаад хүнд байдал руу явуулаад байна л та. Тэгэд одоо баян харагдах ёстой
Тэгтээ баян харагдсан юм чи хүн мөнгө зээлэхлээр зээлэхгүй гэж бас болохгүйгээ сүлд нэг гаруу дуу гаргацсан л шүү дээ. When you opposite амтлиханд тэр амар эвгүй хөвгтөл дуу байл. За энэ номны хамгийн эхэлж байгаа зүйл нь бол хаана байгаагаа тодорхойлох алхам. За би яг хаана байгаагаа тодорхойлох. Би Datacom-ийн утгаа яриаг маш их сонсох гээд дагах тийм дуртай. Яа тэгэхээр надад тэр хүний баримтлагдаг зарчим асуудал хандж байгаа энэ төр нь сайхан санагддаг. Тийм зарчимтай санагддаг. Тэгэд энэхүү утгаа яриан дээр болохоор яг наад утгачин гарддаг гэсэн байхгүй. Хаана байгаагаа мэдчихэд хаашаа явахаа мэднэ гэдэг. Тэрийг аюу гойгоо чихээрс тайлбарладаг гэсэн. Тэр жишээг нь одоо санаж байна. Гадаадад явж байгаа хүмүүс газрын зураг урчаад тэгэд ингээд нутгийн иргэдээс бид нар одоо хаашаа явах гээд байна, ийшээ явах гээд байна гэдэг ингээд асуудаг гинэ. Нөгөөд бол нь эхлээд та хаана байгаагаа мэдэх хэрэгтэй гэдэг юм зөвлөгөө өгдөг тийм. Хаана байгаа. Эхлээд хүн өөрийгөө авалчих юм бол хаашаа явах гээд би энэ газар очих гээд байна гэдэг мэдчих юм л. Тэгэхгүй ингээд манайхан газрын зураг урчаад үзээд байдаг. Би одоо эхлээд энэ газрын зургийн хаана байгаагаа мэдчихвэл ур зүг нь юм байна, энэ зүг нь юм байна. Би тэр аймаг руу эсвэл тэр сум руу явах гээд байна те гэдэг юмны тухай жишээ ярьжсэн байхгүй. Тэгэхээр яг энийг бодцоод би одоо яг нэр хаана байгаа юм бэ? Би ч одоо яг хаана байгаа гэдгийг ихтэй байршлын хувьд биш. Одоо яг өөрийнхөө санхүүгийн амьдралын хувьд те одоо би хаана байгаа юм? Миний үр зээл бүх юм ингээд бодглохлоор нэг юм гараад ирчих. Нэг ойлгомжтой. Хоёрдугаарт эрүүл мэндийн хувьд би хаана байгаа юм бэ? Гуравдугаарт миний одоо жишээлбэл боловсрал ур чадвар нь хаана байгаа юм бэ? Тэ? Гэт ингээд өөрөө тодорхойлох гэж үзэж байгаа байхгүй. Тэгчээд за одоо би ер нь хаашаа явах юм бэ? Гэдэг алхмыг тогтоох хэрэгтэй юм шиг санагцсан байхгүй. Тэгээд өөртөө дүн тавина гэдэг чинь тэр гэлээд байгаа байхгүй. Би болж ин доо гэдэг ерөнхий дүн тавьж болохгүй болчиход байгаа байхгүй. Миний эрүүл мэнд гайгүй дээ гэж болохгүй болчиход байгаа байхгүй. Гэхдээ яг хоо эрүүл мэнд гайгүй дээ гэдэг нь яг сүүлийн 3 сар өвчнөө бодоод дүн тавьжул гайгүй юм шиг санагдаад байна л да. Гэхдээ би дасгал хөдөлгөөн хийдэг үлүүгээс асуухлаар байхгүй. Тэгэхээр миний эрүүл мэнд яавч сайн байх үндэслэл байхгүй болчихж байгаа байхгүй. Хүн чинь өөрийгөө би болж ин би гайгүй гэж дүгнээд байдсан шүү дээ. Өөдрөг бодол юм уу? Гэтэл цаанаа бол болохгүй байгаа шүү дээ. Яг үн. Зөв дүгнэх нь хамгийн чухал те. Тийм. Би бас тийг төөрчсөн юм шиг ба. За нийт монголчууд баггээд бас өргөө утгаараа ингээд ярихад маш их том хүсэл мөрөөдөлтэй. Тэндээ хүрэх гэж маш их стресстэй амьдардаг. Одоо сүүлийн судалгаагаар бол нойр хөдлөл маш их байна гэж гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дараагийн сэдв нь болохоор мэдлэг блок болох нь гэдэг. Энд дээр та дэлгэрэнгүй ярьж өгвөл. Номоо дахиж баг уншмаар санагдчих. Шалгалт өгч байгаа юм шиг л байна. Юуны нэг мэдээд байгаа мөртлөө хийхгүй байгаа үйлдэлүүдийг хэлээд байгаа болов гэж боддог байхгүй. Одоо жишээлбэл бүгд хадгалах хэрэгтэй гэж мэдээд байдаг. Гэхдээ тэрийг нь одоо банкныхаа аягуусаа хэлээд байдаг. Гэхдээ хийсэн хүн баг байхгүй. Тийм болчиход байдаг. Тэгээ хүмүүс одоо жишээлбэл эрүүл амьдрах хэрэгтэй гэдгийг мэдээд байдаг. Гэхдээ эрүүл амьдралаар амьдарч байгаа цөөхөн байгаад байдаг. Хүмүүс ном унших хэрэгтэй гэдгийг мэдээд байдаг. Гэхдээ ном уншихад цаг гаргаж байгаа хүн цаг гаргах гэдэг тухай асуулт юм байл л дээ чинь. Та ном уншдаг уу гэдэг чи өөрөө эсвэл хэдэн ном уншсан бэ гэдэг чи өөрөө утгагүй юм байна л да. Хамгийн сүүл та хэдэн цагийг 7 хоногт эсвэл өнөөдөр уншихад зарцуулсан бэ гэдэг асуулт чинь хамгийн бодиттой л асуулт юм шиг байна. Тэгээд эхлээд уншдаг дадал нь хэрэгтэй. Дараа нь уншдаг дадалтай хүн бол ямар ном уншиж гин, ямар сэдв рүү илүү анхаарч гин. Тэгээ бас ямар их сурвалжаас мэдээлэл авч гин те. Тэр сошиал юм уу эсвэл ингээд ном юм уу те бичсэн шинжлэх ухааны бүтээл юм уу гэдэг ингээд асуухаар өөр хариулт гаргах хэл та. Тэгэхээр энэ асуултууд ингээд асуухаар мэдээд байгаа мөртлөө хийдэггүй алхам руу бид нар орсон юм байна гэдэг зүйлээр хэлж байгаа. Тэгээд хоёрдугаарт за яг одоо бол энэ жоохон бүр сонин сэдв байж магадгүй. Ер нь бол улс төрийн талаар маш их мэдлэгтэй, маш их бухимддаг. Гэхдээ өөрөө юу ч хийдэг хүмүүс юм байна. Шеэрлээд тэгээд би дэмждээ шүү гээл. Тэгээд тэрний дэмжлэг яаж орж ирсэн. Нэг лайк, тэгээд нэг шеэрл юм да. Дэмжээл ах шүү.
Гэхдээ тэр хүн хийж байгаа юм байхгүй. Тэгэл өөрийнхөө асуудлын ханаас өөрөө хөцөлдөхгүй. Бодиттой алхам хийхгүй тий. Тэгэд энэ байдлууд чинь ингээд асуудлаа мэдээд байгаа бол тэрнийхээ төлөө үйлдэл хийгээч гэдэг алхам байхгүй болчиход байна. Тэгэхээр ядаж өөрийнхөө амьдралд мэдж байгаа зүйлээ хэрэгжүүлээч. Яг алхамаа хийгээч. Эрүүл амьдралынхаа алхамыг хийгээч тий. Одоо санхүү дээр жоох алхам хийцгээе гэдэг л юм хэрэгтэй юм шиг байна. Би бол өөрөө маш мэддэг мөртлөө өөртөө юу ч хийгээгүй байсан юм билэ. Тэгээд за би одоо өстө хүмүүст нэг те амжилт гэж гоё юм ярих болоод тэгээд яг би өөрийнхөө эрүүл мэндэд цаг гаргая гээл тэгэл одоо ингээд 7 хоногт нүдэн ханал хүчээр ч юм уу 3 удаа дасгалаа хийх гээл 4 удаа дасгалаа хийх гээл заал руугаа явж байгаа юм л та. Тэгээд юу ч гэсэн пүүза аваад гараа гэдэг чи айгу сайн үгэл юм билээ л дээ. Тэгээд пүүза авсан хүн бол ортгол юм бэл. Ортгол юм яг. Жог хөнгөл бодохгүй л очоос дааландаа гэж бодглоо ятрах гэдэг л та. Яг хөө эхний нэг өдөр чаддаг. Маргааш нэг нүү сэтгэл зүй мүүднээс хамаарад өндөр болчих юм гэдэг бодлоо айгу төрөх гэдэг. Эндээс би нэг зүйлийг бас энэ уншигчтай, нэг сонсогчтой бас уншиж өгөхийг одоо өгье гэж бодлоо. Энэ юу юм гэхээр хүмүүс тамхины талаар маш өндөр мэдлэгтэй. Гэхдээ тамхи татдаг, бусдад татаж болохгүй гэж заадаг. Мөн бүдүүн том гэдэгтэй эмч өвчтнөө эрүүл зохистой хооллохыг номлодог. Энэ үед л бид мэдлэгийн блоконд орсон байна гэж дүгнэж үлээ гэдэг. Тэгэхээр яг энэ сургаж байгаа зааж байгаа хүмүүс ч гэсэн бас өөрсдөө биеэрээ үлгэрлэх ёстой гэсэн гоё жишээ гаргаж ирж байгаа маа гэж ойлголоо да. Бүр яг үцээсэй л гэж бодоод дасгал хийгээд өөрсдөө оролцоод манай нөгөө нэг спортын тамирчид, коучуд ч өөрсдөө даван талаад үцсэн хүмүүс айгүйх гоё дасгалжуулагч багш нар хийж штт. Бид нар чинь бол зовлон бүх юм мэдж байгаа учраас маш оновчтой зөвлөгөө, маш оновчтой тэ дасгалжуулалт хийдэг бахал та. Тэгэхээр бидэрт бол яг ийм зүгээр нөгөө нэг мэдээллийг аваад дунд нь ингээд дамжуулаад байдаг хүн байхаа болоод өөрөө тэр одоо зүйл рүү явж ороод үцээд тэгээд цаашаа зөвлөсэй гэж баг боддог байхгүй. Одоо шил таны хувьд бол дараагийнхаа одоо өөрийнхөө хойч үеийг бэлтгэхэд бол маш туршлагатай тэгээд мэдлэгтэрээ нэмдэг том туршлага нийлүүлсэн учраас маш чанартай шамнар бэлтгэнэ гэдэгт л итгэлтэй л байна л та. Тэгхгүйгээр яг үнэхээр бүх сонирхдаг нэг гар маш сайн мэддэг дасгалжуулна гэхлээр бас тэ яг тэр үнэхээр мэдж байгаа үнэхээр бүх тайртай бах. Гэхдээ яг яаж дасгалжуулах вэ гэдэг чи өөрөө сонирн байгаа даа байхгүй. Тэгэхээр дийлэнх юм болчиход байгаад л ярих гадаа. Үлгэрл одоо жишээлбэл тэ. Тэгэхээр бүх хүн бүгдээрээ л эхлээд тэр нэг зүйлээ өөртөө нэг хэрэгжүүлэхдээ бас нэг алхам хийвэл ялангуяа нөгөө хүний хөгжил гэдэг сэдвийн салбарынхан шүү дээ тэ. Малтай малчин хүн дараагийнхаа хойч үеийнхэнд яаж мал адгуулах вэ гэдгийг бол жоохон бас боттой заах бах л та. Тэр талаас нь бас жоохон ханддаг болчвол гэсэн санд авч байгаа. Одоо дамжуулдаг хүмүүс л их болчиход байна. Яг байх ёстой бах. Гэтэ хитрхийг болчиход байгаа шүү. Байх ёстой гэхдээ нэг хэмжээний хүндрэлэх ёстой тий. Хүмүүс нь чадамж нараа илүү байх ёстой. Энэ дээр та нэг сая Эверестийн төх яриад. Тий. Түрүүн тий. Манай нэг одоо эмч найз байдаг. Бацөх гэдэг. Тэгээд бид нар хамтдаа за нэг 2 жилийн өмнө 3 жилийн өмнө юм байна. Эверестийн аялал хийсэн. Найз нараар нийлээ. Тэр Эверестийн аялал болохоор тий манай хүн ягаад тэр Эверестийн аялалд явснаа бидэрт ерөөсөө хэлээгүй. Тэгээд сүүлд нь яг тэр нэг Эверестийн 5600 гээд хамгийн одоо доотлолын бейс кемп дээр очиод тэндээсээ л өндөр уулын мэрэгжлийн алхалт хийдэг. Тийшээ нь очих гэж өөрөө ус аяг асуудалтай юм бэл. Бид нар чинь дундаа би бол жишээлбэл дундаа хараагаа алдчихсан шүү дээ. Тэр чинь нэг юм юунд орчихлоор агарын одоо жишээлбэл энэ хүчил төрөгчийн дутагдалд орчихлоор хүмүүс өөрсдөнд нь илэрдэг юмнууд илэрдэг гинэ. Одоо бид нь одоо ямар нэгэн асуудал байдгийм бол тэр нь илэрдэг гинэ. Тэгээ би нэг өдөр бол бүтэн хараагаа алдсан. Надад тийм холын юм харагдах болсон. Бүр ингээд нүүр тулж иржиж тэгээд тэр чинь их эвгүй мэдрэмж төрд юм бэл. Тэгээд яг тэрэн шиг ийм мэдрэмжүүд ингээд хүн болго авсааргаал тийш очдөг. 7 хоног 8 хоног алхаж байгаад очсон байхгүй. Тэгээд манай эмч найз тийш очихдоо нэг ийм дөрвөлжин цаасан дээр тэр том чулуун дээр нь гараад зогсохдоо free cancer гэдэг ийм одоо хорт авдрыг тэглий
хор тавдргүй амьдралыг бий болгоцгоё гэдэг юм өрөө гаргаж зогсож ирсэн. Тэнд байсан бүх олон улсын аялагч нар алхдаг хүмүүс алгаас ичсэн. Тэгээ бууж ирчээд биднэрт саяны түүх ярьсан байхгүй. Тэгээд би яагаад энэ Эверестийг зорьсон юм бэ гэхээр баг ээж авдаа ч хэлээгүй явцсан юм бэл. Ээж аав нь гэх юм бол юу өндөр уулан дээр битгээлтэй ингээд болгоомжлдог тийм хүмүүс гэж байна. Тэгээд юу гэсэн хэлээр эм чин чамайг ойлгож байна гэж хор тавдартай одоо өвчтөндөө дандаа хэлдэг байсан юм байна. Өмчлүүлж байгаа хүмүүст. Тэгээ тэрэндээ өөрөө их ичдэг байсан гэнэ гимшдэг. Хаадлаар би эрүүл хүн тэгээд хэлэх ёстой. Эмчин ёс зүгээр бол би эмчин чамайг ойлгож байгаа гэж заавал хэлэх ёстой. Гэхдээ би дотроо ойлгохгүй байгаагаа мэдж байгаа учраас надад амар тийм ичгэвтер хэцүү байсан гэдэг байгаа байхгүй. Тэгээд нөхөр тийшээ очиод хүчил төрөгчийг 30-аас 40% алддаг. Тэр өндөр дээр очихлоор агаар сэрэгчээд. Тэгэхээр яг нөгөө тэр хараа алдах гэдэгтэй амар хүнд ингээд толгой ингээд манараад эхэлт юм бэл. Тэгээ тэрийг л мэдэрчээд одоо би жинхнээсээ өвчтөндөө одоо надаар эмчилж байгаа хүмүүстэй эмчин чамаа ойлгож байна гэдэг үгээ би бол итгэл төгс хэлж чадхаар боллоо гэж хэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр чинь яг адилхан гинэ. Одоо яг энэ хор тавдартай хүмүүс чинь өвчтөр хүчээ аяа 30-40 алддаг гэдэг ингээд амьсгалахад тэгээ энгийн хүмүүс шиг одоо чадхаа байлдаг гинэ. Тэгж хэлжсэн. Тэгээ тэрийг сонсчоод ядаж өөрсдийнхөө хийж байгаа ажил дээр ингээд тэг мэддэг зүйлээ бодит амьдрал дээр мэдрэх турших гэдэг юм чи ямар чухал юм бэ. Тэгжиж хүн эмч хүртэл өвчтнөө хайрлах, ойлгохыг ирмэлзэж явж штэ гэдэг хүртэл назараар бахархаж хэлээлээ. Хоёул ийм л зүйлийг хүмүүс л уриалаад тах шиг байна да. Яг үнтэй штэ тий. Хамтран ажиллагч Auru Garden Residence. Хамтран ажиллагч Төв хийцлийн төгс бүтээл Итгэлт хийц компани. Өвжи энержиол шатхуун түгээх станц нь Баруун аймгууд руу явах төв зам дагуу Улаанбаатар хотоос 56 км-ийн зайд Төв аймгийн Аргалан цумын цагаан хөтлийн дэнжээр байрлаж байна. Орцгар цайтай, нэгэн зэрэг олон автомашин хүлээх хүчин чадалтай, том өрийн автомашины зогсоолтой, орчин үеийн шатхуун түгээх станц. Бидний хэрэглэгч та бүхэндээ өндөр чанартай бензин болон дизель түлхшээр түргэн шуурхай найдвартай үйлчилж байна. Бид таны аян замын сайн нөхөр байх болно. Өвжи энержиол итгэлтэй найдвартай үйлчилгээ. Тэгэхээр энэ ном дээр бас гарсан нэг жишээ надад бас их таалагдсан. Нэг Ховдын Батая гэдэг охины түүх. Энийг та нэг сонсогчдоос яриач. Тийм. Одоо яг номон дээр номны нэг онцлог нь яасан бэ гэхээр яг өнөөдөр уулцсан юмаа би барьж аваад ингээд бичээд итгэсэн. Одоо өнөөдөр би жишээлбэл ингээд энэ номыг бичиж байхдаа өөртөө чинь уулцсан бол энэ номдор орчихно гэсэн үг. Гэхдээ би асууна. Ингээд өөрөө чинь талаар ингээд оруулах гэж шүү. Хоёулагийн ярьсан үйл явдлын юм ярьсан шүү. Одоо юу гэдэг юм би түрүүний хэлдэг. Би ингээд дасгал хийхлээр ингээд хоол идэхгүй байх чадвар сайжраад байна. Гингууд одоо нэг талаар таны тайлбарсныг би ингээд оруулчихна. Надад тэгж хэлсэн. Тэгээ өөрөө турсан бэлээ ч гэх юм би ингээл оруулчихна. Тэгэхээр яг тэрнтэй адилхан Батаягийн би бүх нарийн деталийн зарим санахгүй байж магадгүй. Гэхдээ надад тэр өдөр уулзж байхад юу гэж хэлжсэн гэхээр би ингээд энэ хүнээс ингээд үлгэрл аваад тэгээд одоо олон улсын мундаг сэтгүүлчээс өөрөө тийм чиглэлийн мэрэгжил эзэмшээ явж байгаа. Тэгээ нөгөө одоо өөрийнх нь рол модель буюу би энэ хүнийг л дуурайна гэд тэгэд айгүй урд нь турсан байгаа байхгүй юу. Тэгэд хүн зоригтой өрөөд турцсан. Тэгээд буцаад тархалж байгаа байхгүй. Тэг ингээд нэг юм газар дээр очиод ийм л гэдэг юм ба шүү дээ. Тэгэхээр нэг талаасаа нөгөө нэг өөрийнхөө тэр нэг дадлыг хөвшүүлэх гэдэг дээр ерөөсөө ач холбогдол өгөхгүй. Тэгэл болчихж байгаа байхгүй. Тэмцээнд орно гэд орж байгаа зөндөө хүн байдаг юм бэл. Ингээд зөвхөн ингээд нэг юм гоё одоо фитнесийн тэмцээнд тий. Тэгэл тэндээ ороод тэгснэ бүр амар болчихдог хүмүүс байна. Буцаад яана энэ тэмцээнд орж исэн юм бахтаа гэж хэлмээр баг буцаад тэрнээсээ илүү одоо баг өөрийгөө хохироцсон юм шиг тий. Яг тийм жишээ нэг талаасаа санагдчих. Тэгэхээр миний нөгөө нэг би бодсон зүйл юу гэхээр за мөнгөн чи яг ийм зориг тавьчих юм бол очиод зогсох аюултай юм байна да гэдэг юм. Тэгэхээр нөгөө зориггүйгээр байх юм бол одоо зориг чинь бол ийм 100% шүү дээ. Одоо 100% гэдэг чинь бол минийхаар бол
би дансандаа одоо би мөнгөөр одоо би санхүүгийн тухай ярьд юм чинь. За би дансандаа нэг 500 сая төгрөгтэй болъё гэдэг зорилготой би гэж бодъё л та. Энэ бол миний амар том зорилго. Тэнгууд би нэг 100% гэд хувилчээ. Энд хүрэхэд миний 100% те. Хөрөнгөд 100% дээр хүрч чадахгүй. Заримдаа 80 дээр чи мэр дээр очиж зогсчих. Ялэр энэ амар хол учраас те. Гэтэл миний нөгөө талын нэг арга юу байсан гэхээр арай өөр арга хэрэгжилж байгаа. Зорилго тавихгүйгээр тэр 500 сая нь 200 сая нь ер нь хамаагүй зүгээр хадгалъя гэдэг арга хэрэгжилжлээ. Тэгвэл тэр нь хувь тавиал хадгалчихъя гэж арга хэрэгэлсэн. Яг энэ аргыг хэрэглээд исэн чинь үр дүн нь юу байсан бэ гэсэн чинь 500-аас дээш гарчиж байгаа байхгүй. Буюу би 130%-ийг амжилтанд хүрчдэг ч юм уу. Тэгэхээр ийм л харьцуулалт харагдаад байна. Тэгэхээр нөгөө талаас одоо хүний бүтээмжийг нэмэгдүүлдэг арга бол заримдаа хэлэхгүй байх. Одоо манай монголчууд зарим нөгөө талаар хэлдэг юм санагдаад. Одоо бидний очих газар хаах нь өгөхлөр энүүхэнд гээд ингээд амар хол явуулчихсан шүү дээ. Тийм шүү дээ. Явуулаа. Энэ ингээ одоо хорхуулж гин үү гэхэлэр л одоо баг орлоо. Одоо гэхэлэр өөр сэтгэл тайвшир нэрээ тийм бол яг тэр тайвширлыг маань ашиглаад дахиад бүр цаашаа дахиад хэдэн километр явчих байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд дасгал хөдөлгөөн хийх юмнууд чинь дандаа нэг хүний сэтгэл зүйг хуурдаг тий. Одоо яг тэрнтэй адилхан дадлыг хийхэд сэтгэл зүгөө хуурах арга нь өөрөө тэр зориг тавихгүй байх чинь нэг талаараа сайн байна гэж харж исэн нэг жишээ нь Батайгийн жишээ санагдчихсан байхгүй. Тэгэхээр ингээд очиод гацаад буцаад уруутцсан юм шиг санагдчихсан. Тэгж биш ч би бурууч одоо бараг яг үнэтэй шүү. За өөр нэг энэ номноос авууштай нэг зүйл гэвэл би нэг бас маш их шимтж уншижсэн. Энэ юу юм бэ гэвэл жижиг хотын зовлон. Манайх бол төлөвлөлтгүй жижиг хотод амьдардаг хүмүүс. Тэгсэн мөртлөө маш их стресстэй. Тэгэхээр эндээс гарахын тулд таны тэр баримталчсан амьдралдаа баримталчсан тэр зарчмууд бас их таалагдсан л да. Яг би одоо бас туршиж үзэх учраас зарим нь сайн одоо мэрэгжлийн салбарын хүмүүс чинь заримдаа ингээд шүүмжлээд байдаг. Ном ярихлаар наач тэгдэг юм. Одоо хоёулаа ингээд ярангууд хоолны яг энэ нэлээд гүнзгийрсэн хүн болохоор сонсонгуудаа доор ингээд бичээд ихлэх аюултай байгаа гэдэг байхгүй. Одоо яг л нөө хит мэрэгжлийнх болохоор гэх юм уу да. Би бол туршаад үтцсэн хүн штэ гэдэг тухай ярихлаар л за гэж хаягдчихж байгаа байхгүй. Тэгвэл тэр хүмүүс чинь ингээд алуулчих гэдэг. Тийм. Одоо яг фитнесийн салбарынхан бол дахиад өөр юм яриа л эхэлнэ штэ. Тэр чинь арай гүнзгий төвчнийхэн болохоор тэгдэм байд. Яг тэр одоо ингээд төлөвлөд гарахлаар төлөвлөгөө биелэхгүй байгаа байхгүй. Яг тэр хүмүүс нь олдохчгүй. Тэгээ нөгөө уулзна гэсэн хүн цагтаа ирэхгүй тий. Тэгээ нэг хоол үлээгээд суужсэн чинь хоол нь цагтаа гарахгүй ч юм уу тий. Ингээд ер нь бүх юм хойшлно. Эсвэл тог тасран ч юм уу тий. Өө за боллоо гэд. Манайхан ч амархан шүү дээ. Гэрээгээр явахгүй байх тохиолдол чинь зөндөө шүү дээ. Тэгэхээр тэрнтэй адилхан манайх ингээд ийм рэндом хизээ ч яаж магадгүй. Тэгээ дандаа Б юм уу С төлөвлөгөөтэй явахгүй бол болохгүй юм шиг юм байгаа байхгүй. Тэгээд энэ нь биелэхгүй болохоор би стресстэй байна. Тий. Заастаа бүтсэнгөө миний ингэж бодож исэн юм маань биелүүлсэнгөө гээл тий. Ямар сандаа би ингээд ном бичиж байгаа найз дээр очиод анх очихдоо би тэгж ирсэн. Хоёулаа уулзъя. Аль бизнес яриа гэсэн чинь ёстой завгүй нэг надад очиж байгаа байхгүй. Ямар цаваалга гэд. Чат бичиж байгаа шүү дээ. Тэгэхээр би тийм үү түл халтгаан гараад ирс нэг 5 минут кофе ууя гэсэн байхгүй. Мэдгүй кофенд уусан юм уу эсвэл нөхөр амар ачаалтаа ажиллажсэн гин жоохон брейк нэг жоохон завсар аваад нэг нэг найзтайгаа кофе уучаад буцаад орё гэд амар гоё амар хөнгөн сэтгэн штэ тэр чинь тэг гараад ирснээр надад 3 цаг сууж байгаа байхгүй би бүр гайхаад анх төлөвлөгөө ярил бизнес ярихлаар тэр хүн юу энд нөхөртөө төлөвлөгөө бизнес ярих мантай гэж тархинд нь буусан байх нь тэ дараа нь халтгаан гараад нэг 5 минут кофе гоод хүн чинь бол баг пиццад ороод ирэх юм шиг санагдаад тэгтээ амар гоё энэ ачааллаа жоохон бууруулчих гээл гарч штэ арай өөр зоригтой. Тэгснэ надтай яриа хамтдаа болоод тэгээ номны бичвэр хийгдэг шалтгаан үүссэн байхгүй. Тэгэхээр энэ аягүй тийм зэлтэй юм шиг арга байгаа байхгүй. Нэг талаасаа ингээд нэг юмд хөнгөн хандах хэрэгтэй гэдэг нь энэ биш санагдчихсан. Нөгөө талаар түрүүний асуужсан асуултнаар хоолны дэглэм ингээд бариад ахаар над бол тэр үед мэдрэгжсэн мэдрэмж шүү. За сахар идэхгүйдээ гэхлээр дэлгүүрээс сохлоор авах юм болтгоо. Яг үндэ дэлгүүрд үнэхээр сахаргүй юм үнэхээр юу ч авахгүй юм лээ. Ингээд бүр ингээд хайсаар хамгийн сүлд ингээд
зүгээр тараг барайл гардаг юм л нэг хүн чинь нэг ингээд цаагаар гурил хоёр хасаа ичих юм бол бүр байхгүй болчт юм л. За тэгээд нэг барьж болох тий нэг цөөхөө хийдэм л барай гарна. За нэг жимс мэмс бол арай бага юм байна. Өөрийнх нь жимсний агуулмж гэж бодооч юм. Тэгээд дараа нь орой хоолны дэглэм сахаргүй юм гээд ингээд явуулсан чинь өдрийн тэр хүмүүсийн маргаан заргаан ч юм уу тэр нэг сонирн биш болоод эхэлж юм санагдсан надаа. Яг л хоолоо л бодод юм л хүн чинь нэг юм өчүүхэн жижиг юм ингээл өнөөдөр би тэдээс өмнө хоолоо идэж амжих хэвээр. Одоо тэр мэдгүй нэг юм сонирн л бодод юм л. Тэр чинь нэг миний өөрөө тэр ялан хэлэх гээд байгаа юм учраас тэрнтэйгээ зууралдаад идэм санагдсан шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд эргээд харахад бясалгал хийж байгаа хүмүүс амьсгал дээр төвлөрөх гэж байгаа байхгүй. Тэ яг юу гэсэн үг гэдэг байхгүй. Буцаа зүгээр ингээр бодхолоор тэ бясалгал хийдэг хүмүүс бол бас гайхахгүй. Тэгэхээр бодлыг зэгслэн гэж байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр хүн ингээд амьсгалаа л ингээд бодхолоор одоо тэр ч одоо ингээд нэг амьсгал авч байгаа гаргаж байгаа л ингээд тэр лгөө төвлөрөх гэж шигнэ шүү дээ. Тэгэхээр тэр хооронд угаасаа юм бодохгүй байх руугаа явж гин гэсэн үг шүү дээ. Тэ. Тэгэхээр яг энтэй маш жижигээр төстэй юм шиг санагдж байгаа зүйл бол маш олон асуудал амьдрал байгаад байдаг. Би зүгээр л өөрөө өөртөө хоол моол гээл илдэв сони юм яриад явуулсан чинь бодол амар юм амарсан юм шиг санагдсан. Энийг л би зүгээр мэдэржсэн тухайд. Тэгээд хоол гэд байгаа нь яг нарийн ширийн хоолндоо биш нэг юм юмдаа л байсан юм байл гэж бодсон байхгүй сүулт. Тэгээ энэ бол надад жоох өөрийгөө тархийг амраасан юм болов уу гэж боддоо шүү дээ. Хүний тархийг нь орогн л хайдаг уу? Та юу гэж боддог вэ? Хайж байгаа хаа. Би бол хайдаг гэж боддоо шүү дээ. Тэгэл нөгөө нэг өөрийнхөө чөлөөтэй байх, тав тухтай байх, тийм 50 байхыг тийм газар амир хайдаг. Тэгэнгუთ одоо энэ дэр нөгөө нэг гэр бүл мүлдээр хүртэл амар харагддаг шүү дээ. Зарим залуучууд ингээд PC тоглоомыг суугаад тоглоо суучдаг шүү дээ. Тэр зүгээр ингээд яг түр тэрэндээ амар дуртай эсвэл донцсон гэдэгээс арай өөрөөр бас харах гээд үзвэл тэр нэг юм амьдралаас нэг жоохон холдох гээд ингээд өдөр болгон угаасаа боддог тий. Өдөр болгон бодож байгаа, өдөр болгон хийдэг юмнасаа нэг жоохон зай аваад нэг. Гэхдээ тэрийг хэтрүүлээд байна уу яаж юм гэдг нь л байдаг. Хала юм чинь нэг юм тэнцвэрт байдал гэдэг юм чи өөр амар хэрэгтэй байгаа даа шүү дээ бид нар тий. Бид нар чинь нэг юмыг хэтэрхий толтол явахлаар ажлаа гисааргаад амьдралгүй болчдөг. Эсвэл амьдралаа гисааргаад карьергүй болчдөг гэдэг. Тэр ингээд нөө тэнцвэрт байдлыг чухалчлах стил юм шиг байгаа юм л да. Тэр би бол оргонлын хувьд бол бас тэгж бодсон. Тэгээд надад чинь биччихэлтэй. Тэгэхээр энэ номоос ерөнхийдөө юу гэж ойлголт авах вэ гэхээр та битгий төлөвл. Тэгтээ цагаа үр ашиггүй битээ өнгөрөө. Зөв үү? Яг үнэ. Ерөөсөө яг тийм тактилсэн. Гэтэ цагийг нөгөө нэг үр ашиггүй гэдэг минут секундын систем угаасаа хийхэд хэцүү бах. Тэгэхээр нөгөө нэг тэр өдөр юу хийх вэ гэдэг л. Тэр өдрийг нэг юмны өдөр болгох чи гэдэг л санаал яваад. Нэг өдрийг энэ дээр л анхаарлаад хандуулаад үзээд байгаа чи. Угаасаа хүн чинь жижиг юм харах тусмаа хийхэд амархан болоод эхэлдэж шүү дээ. Том байх юм бол айгүй хэцүү байгаад байдаг шүү дээ. Өнөөдөр энэ том газрыг цэвэрлэн тэгэхээр яг л төлөвлөө нөгөөтөө хийхээс өмнө шантраал энэ их аягийг угаах юм уу гэл нөгөө аяга тооллоо те. Тэгэхээр чин жоохон хүнд нэг ачаалал эхлээд шууд сэтгэл зүй ачаал хүрээд ирээд байгаа шүү дээ те. Тэгээ тэр сэтгэл зүй ачаалал чин биеийн хөдөлгөөнийг хийхээс өмнө маш их ядаргаад байгаа юм шиг надад санагдаад. Тэр хөнгөө ийгээл аюуч гэсэн эхлээд үзье гэдэг шиг. Монголчууд гэхдээ нийтлэг бас их төлөвлөгөөгүй амьдралтай хүмүүс юм болоо гэж боддоо шүү дээ. Тэгтээ цагаа үр дүнтэй өнгөрөөх нь л чухал гэдгийг л энэ дээр гаргаж иж байгаа шүү тий. Тэгэхгүй нөгөө нэг одоо төлөвлөгөөгүй амьдр гэсэн гээд бүхэн хаяа хэвтээд байвал амжилт бас харахгүй шүү дээ. Тэр үгийг өөрсдийнхөө яаж хүлээж авч яах гэдэг нь бас өөрөөр болчиход байна л та. Залхуу хүн бол яг тэгж хүлээж авах уу. Наас төлөвлөгөөгүй амьдрах гэжтэй би баг хөвч байгаа зөв юм байна гэл. Зарим баг тэр дээр тулгуурласнаа залхуу хүмүүсээс л инновац гардаг, шин санаа гардаг. Тэргээл бүр өөгшөлтсөн ярддаг хүмүүс байгаа л байдаг. Тэрнээс биш бол хийдэг хүмүүс бүтээмжүүд гаргаж байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр угаасаа хэрэг хөдөлмөрлсөн бэ гэдгээрээ л үр дүн дандаа хэмжигдэж байгаа юм чаа. Гэхдээ үр дүнтэй яаж хөдөлмөрлөх вэ гэдэг
аргаа өөрчлөх тухай туршиж үзсэн туршилт юм уу? Би бол тэр талаас нь би нэг ингэж үзлээ гэдгээл хүмүүст хуваалцъя гэж утсан. Та өөрийнхөө талаар ном бичиж байна уу? Би яг одоогор бол бичсэн ном байхгүй. Гэхдээ энэ та бүхний гаргасан номноос маш их одоо амьдралдаа маш их зүйлийг хэрэгжүүлээд дадлалгоод явахыг л зорж байна да. Яг энэ үг ном бичсэн баг амар том шагнал болж байна. Надад ер нь нөгөө нэг биш нэг амар хүмүүс сургая гэж бодохгүйгээр үйл явдлаа хуваалцаж бичсэн. Гэтэ энэ ийм л юм болчлоо гэдгээл бичиж байгаа. Тэгэхээр бид нар ингэх гээд идэм санагдсан. За тэгж байгаа бичэндээ гэдэг ингээ хойшлууд хадахаар тэр үеийн бүх мэдрэмжүүдийг дахиж барьж авч чадхаа болчдгийм санагдсан. Яг үндэ. Тэгээ би хэрвээ хадгаламж өсгөөс эхлэн гэдэг номыг тэр үед яг дансандаа 10-20 мянган төгрөгийн мөнгөөл 5 мянган төгрөгөө ингээл хувааж эхлэегүй л байсан бол өнөөдөр би тэр номыг тийм сэтгэл зүй мэдрэмжээр бичиж чадахгүйсэн баг. Тийм одоо чухал юм шиг мэдрэмжүүдийг авч чадахгүйсэн баг л та. Тэгэхээр ингээд хойшлуулах тусмаа бидний нас ч явж гин юмны ойлголт өөрчлөгдөд байдаг. Тэгэхээр тэр үед байгаа болсон амьдралынхаа үйл явдлыг бичихгүй болохоор асраад идэм шиг санагдаад байгаа юм л та. Тэгэхээр би зүгээр танд бас санал болгоход ингээд үйл явдлуудаа бичээд байх хэрэгтэй юм санагдаад байдаг. Өнөөдөр нэг юм боллоо. Тэгээ надад ингэ санагдлаа, ийм мэдрэмж авлаа гэдэг юмнууд. Энэ ном дээр нэг хэсгийг би санаж байна. Яг би өглөө одоо логарифм сургууль руу орох гээд фитнес руу орох гээд ингэ явж байна. Тэр өглөөг санаж байна. Тэгээд яг үнэхээр тасгал хиймээргүй байна гэдэг. Мэдхгүй яагаад л мэдхгүй амар тийм сонирхол өтөрсөн байсан. Өглөөч мухаас ирсэн юм. Тэг мэдгүй юу ч гэсэн ороод гараад та гэдэг. Энэ номон дээр ингээд тэр бичвэр нь яг наатар ч баг ингээд яваад байгаа хөөхгүй тий. Би тэр өглөөгөө санаад байгаа. Тэгэд хийснийхаа дараагаар нөгөө энэ ном үргэлж бичигдэж байгаа. Тэрхүү хооронд одоо би амар гүйлтийн зам дээр гүүж ихтэй амар диктофон бариад олон юм яриад талтай шүү дээ. Гүүгээд. Яг гүүгээл 30 минутын дараа 40 минутын дараа дасгалаа дуусчаал гараад ирсэн чинь тэр дэлхий ямар гоё болоод эхэлж байгаа гэдгээ тэр сэтгэл зүй 2 цагийн дотор тэр шал өөр болчихж байгаа хөөхгүй. Тэгэл сайхан усанд орчоол та тэр мэдрэмжийг бол үнэхээр хичнээн ч удаа авсан баг те. Би тэр мэдрэмжээ ингээд бичсэн байхгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан ингээд бид бичих ёстой юм шиг санагддаг байхгүй. Яг тэр үнэхээр амар хиймэргүй байсан бүр тэр өдөр баг шууд энийгээ болоод тэр ингээд амар муухай төлгөө зөхөөгт юм лээ. Нөгөө нэг юм айгүй онцгой байгаа мэдрэмж аваад тэгээд дасглаа болчих халтхан юм хийгээд харьж амархуу гэд бүх юм ингээд нэг юм унтаа байдал руу шилжих төлөвлөгөө тэр өглөө яваад байгаа байхгүй. Тэр 2 цагийн дараа бол амьдрал өөрчлөлттэй юм билээ л дээ. Тэрийг л алдахгүй хийхэд бол нэг өөрийгөө лойрдох гэх юм одоо өөрийгөө хуурсан байгаа байхгүй. За халтхан мөнгөө ингээд яг үнэхээр чи нэг пүүзэн өмсөд тэн дээр гүйлтийн зам дээр гараад 5 минут алхаад үнэхээр хог юм бол болчих гэдэг өөрийгөө хуураад байгаа байхгүй. Яг угаасаа болоход толдохгүй шүү дээ. Нэг 3-5 минутын л зай байна. Тэгээ өөрийгөө хуураад хоёлаа болиё гэдэг юм энэ дээр байгаа. Бид нэр тэгмээр юм л. Тэгэхээр хойшлуулаад байхгүйгээр гаргацсандаа л баярлалтай. Тэгэхгүй бол одоо ингээл нэгстэй хүн болох нь л тэгж байгаа шүү дээ. Бүр мэрэгжлийнхэн эсвэл бичигдээ. Надаас мундаг хүмүүс зөндөө байгаа гэдээсэн бол ганц нэг хүмүүс жоохон ч гэсэн хэрэг болох ганц нэг юм бүтээл хийх хэрэг бол болж таарч байгаа байхгүй тий. Тэгэхээр орчны мэдрэмж гэдэг чинь хамгийн чухал байгаа байхгүй. Тэгээд одоо мөнгөн гээд одоо та ингээд над ч бас зөвлөж байна. Одоо өөрийн болж өнгөрсөн бүх зүйлээ ингээд тэмдэглээд бичээд явжээ. Хэзээ нэгэн цагт одоо том архив болноо гэд. Яг ингээд би мөнгөн гэдэг нэртэй 2 дахь хүнээс яг энэ зөвлөгөө авчихна л да. Тийм үү. Яагаад гэсэн чинь манай Увс аймгийн Давсмын харьяат Эрдэмтэн бүх мөнгө онс гэж мөнгө арслан гэж та сонсч байсан баг. За. Мөнгө арслан гэж бас айхтар тэмдэглэл хөтэлдэг юм байсан. Байнга тэмдэглэл хөтэлчихэд хинтээ уулзсан яасан бүх зүйлээ биччихэдэг. Гэрт нь ямар хүн оржсэн тэр бүхнийг биччихэдэг. Бүхийг барил талтайг ингэж биччихэдэг. Тэр багш маань бас надад зөвлөж анх тэмдэглэл хөтлөөжсэн. Одоо бас нэлийн гайгүй архивтай болоод явж байгаа. Тэгээд ер нь мөнгөн гэд нэрэндээ ч байгаа юм. Сайхан санагдаж байна. Тий. Би яста айгу сонин хувь тохиол байна. Надад
мөнгөн арсланг яг арслан цол болоход миний нэр хайрлсан. Өөх. Тий. Ямар гоё юм. Тий. Тэгээд надад мөнгөн гэж аав алдар нэр өгсөн юм билээ. Тий. Тэгээд би айгүй бэлгшээж байна. Өнөөдөр ингээ хожим дахиад ингээд шефтэн суугаад тэгээд өөрийнхөө нэр авсан тэр өндөр солон төрж исэн үнийг зөвлөсөн зөвлөгөөтэй адилхан санамсаргүй юм яриа сууж нэг ч гоё юм шүү дээ, тийм ээ. Тий. Тэгэхээр юмны давтамж гэж их тийм гоё юм болов уу гэж бод. Одоо та сая ярьж байна. Манай дуучин банзрагчийг бас анх төрж хахад одоо том банзрагч юм уу да. Одоо юугаар телевизээр дуулж исэн. Тэгээд мундаг дуучин болно хүүдээ банзрагч гэж нэр өгнө гэд нэр өгчээсэн гэж байгаа. Тэгээд өнөөдрийн одоо дуучин маань эдийн зэрэг тавьж байгаа гэдээ бас тийм гоё давтамжууд бас их байдаг шүү те. Тийм байна. Бүх болог хүч ямарсан битсэн байна. Тий. Аль нэг л дураасан байна. За би хоёлаа дараагийнхаа сэдвүүд ороход энэ их сонирхолтой сэдвүүд байгаа. Нийт одоо энэ үзэж байгаа бидний өрийг үзэж байгаа хүмүүст маш их хэрэг болох болоо гэсэн үднээс бас ярилцж байгаа. Энэ бол нэг өдрөө бүтээ. Хооллолтын дэглэм. Энэ бол маш монголчууд хэрэгтэй зүйл юм болов уу гэж би хардаг. Ихэнх нь жингээл үүдэлтэй, буруу хооллолтой, инээсээ болж стресс одоо хураасан те. Ийм цаг үед бид нар амьдарч байна л та. Тэгэхээр энэ дэр таны өхөн зөвлөгөө бол маш их хүнтэй зөвлөгөө байх болов уу гэж бодож байна. Би өөрөө ч гэсэн бас 2017 оноос хойш гэдэг чинь одоо 8 жил орчим өөр дөрөө маш олон одоо зүйлийг туршиж үзээд өнөөдрийг хүртэл ингээд явж байгаа. Миний жин 175 байсан. Тэгээ одоо 30 гаруй хил хасаад ингээд яг зөв амьдралын хэмнэлд орохын тулд маш олон зүйлийг бас биеэр ингээд туулаад явж байгаа хүн л дээ. Тэгэхээр энийг бас нийт олон хүмүүс маань одоо та бидний ярилцлагыг үзэж хооллолтын дэглэм дээр бас анхаарч энэгээрээ бас нэг тийм өөртөө хөвслөхгээсэ гэж бас бодож байна л да. Аха. Тий нөгөө нэг хооллолт болохоор одоо хүмүүсийн зөвлөгөөнүүд бол өстой хөл толгойн олдохгүй болж байна л та. Яг нь хоол юу идэхгүй юу идэхгүй гэл. Яг нэг нөгөө нэг яг бид нар нэгдүгürt бол уламжлалаасаа маш сайн суралцах хэрэгтэй байх гэж боддог. Тэр бол олон зуун жил монголчууд энэ эрсдэл уур амьсгал дээр яаж хооллоод ирсэн бэ гэдэг бол бидэрт маш том судар байх гэж ойлгодог. Нөгөө талаар хэм бол яг орчин цагийн амьдрал руу бид нар шилжчихлээ л дээ. Нүүдэлчнээсээ бас жоох өөр юм руу орчоо тий. Тэгэхээр миний зүгээр туршснаар бол сахарын хэрэглээ бол маш их болцсон юм байна. Тэр чинь биднэрт амар олон төрлийн өвчин үүсгэх шалтгаан болоод байгаа юм байна. Хоёрдугаарт хоолн дээр цаг маш чухал юм шиг санагдсан. Ядлаар орой зүгээр хоол гэхээс илүү тархиа яаж амрах вэ гэдэг дээр л юм байна л гэж бодсон л доо. Хотооттой тархиаг хамааралтай юм бэлээ. Өдөр хоол идэхлээр нойр өрөөд байна гэдэг бол тархинд цусан хангамж нь багасаад хотоод хоол босруулах дээр хамаг энерги зарцуулаад байна. Гэт ингээ нойр өрөөд иддэг ийг тайлбарлаж байгаа. Айгу олон номнууд байгаа байхгүй. Тэгэхээр орой бид нар ингээ дундахад маш их хоол идээд унтчихлаар толгой шүнжэнгөө ингээ тарих ажиллаад байдаг. Өглөө ингээ маш тийм залхуус ирээд байна гэл энэ болгоныг нөгөө нэг юм янз янзын юмнуудаас уншиж хардаг байсан. Тэгээд туршаад үзсэн байхгүй. Орой нэг амар хүнд хоол би хоол юу ч идэхгүй тухай биш. Нэг хүндрүүлээл нэлээд хүнд хоол идэх тахлаар тэр энергийг би зарцуулж чадахгүй шүү дээ. Тэр орой зүгээр л тэр чин хөдөлгөөн хийхгүй байгаа биеинд маш их хэмжээний бензин хийчихэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тийм л юм хийгээдсэн юм байна. Тэгэл тэр чин тархлаад нөөцлөл хоримтлал үүсгээд исэн юм байна л та. Тэгэд ойлгосон учраас за миний идэх бол хэтэрхий ихтэй байгаа юм байна. Тэгээ хоёрдугаар би цагийн хувьд бол жоох юм цаг нартай өдөр ирчүүч гаргаж байгаа дээр жоохон хоолоо идээд тэгээд оройдоо бол жоохон хөнгөн юм руу оръё гэдэг зарчим руу явж байгаа. Дараа нь сахар дээр ажиллаж байгаа. Дараа нь шарсуу хуурсан чансан гэдэг болц дээр нь ажиллаж байгаа. Дараа нь нэр төрөл буйд тэр нэг амар нарийн байгаагүй. Зөвхөн гурилнаас жоохон татгалах гад үзье гэдэг юм руу явчихсан. Гурил л яг хуу тэрхий нялцгаа байгаад байгаа юм боловч тий. Тэгэж бодоод үзсэн. Тэгсэн тарих бол айгуу сайн хамарсан юм лээ. Ер нь бол миний хамгийн сайн ойлгосон юм л тэр. Шүнжэнгөө тархиа нормалдуулаад исэн байх гэж л би бодсон. Сүүлд ойлгосон юм бол тэр л байсан. Яг хоо нөгөө талд нь шагналал нь болохоор таргалах, турах гэдэг юм явж байгаа. Гол юм нь бол
энэ тархийг би ингээд амьдралдаа аягүй сайхан авч явахын тулд би тархиал ажиллах гэдэг хүн шүү дээ. Тэгэхээр энэ тархийг аягүй сайхан амраачих хэрэгтэй. Тэгвэл би чинь шөнөдөө хөвтөхэд булчин л амраад идэг. Тархи амардаг. Яалаар нэг хоол махаадад мангасаас үлээд гэдэг шиг. Шөнжиг амар олон юм болол тархил ажиллаад байгаа. Өглөө бүрэн амарч чадаагүй болчиход идэг те гэж бодсон. Тэгээд над дээр бол тийм л процесс болсон юм санагддаг. Айгуу сайхан эрт мэрт өглөө сэрж мөрөхөд хөнгөн болчихсон шүү дээ. Айгуу өсөж мөсөж сэрдэг болсон байсан шүү дээ. Өсөглөн сэрэлт чинь бол айгуу сайхан сэрдэг юм билээ. Нэг тийм янз янзын бодохгүй сэрд юм билээ. Зүр өсөд байгаа учраас юу идэх вэ гэж сэрж байгаа юм. Яаглаар хөнгөн ходоод хөнгөн ажилласан. Тэгэл өглөө бол сайхан хоол идэх бэлэн ходоодтой сэрж байгаа юм л та. Тэгэхээр өглөө хоол идэх бэлэн ходоод маань буцаад нөө цөс мөссний ажиллагаа амтарт нэмэртэй сайн байсан юм болоо гэж боддоо ш. Тэгэл нэг жоохон аятайхан хооллох зарчим руугаа явж байна. Тэг яг энийг судлах модлох нарийн зүйлүүд нь зөндөл байдаг байх. Тий. Өөрсдийнхөө бол тийм л юм ойлгосон. Тий. Яг би бол 175 кг жинтэй байхтай. Хоолт идчихсэн хоолныхаа ерөнхий одоо зүйлийг эргээд өгнөд үцхэд маш хүн тоолтой байсан. Өглөө би гэртээ махан хоол хуралдаа шүл хийж идэж байгаардаг. Өдөр хүмүүстэй уулзсан стейк шарсан мах тий. Бас махан хоол ардаас нь сахарлаг ундаа уудаг. Тэгээ орой орой дахиад мах. Тэгээ биний хөдөлгөөн гэвэл гэрээс гарна, машинд суун, хүнтэй уулзсан, зааны 2 цаг орчим бэлтгэл хийн. Тэгээл машинд суун гэр тэр ингээд ямар ч тийм хөдөлгөөний нөгөө эдсэн зүйлээ шатаах хэмжээний хөдөлгөөн хийж байгааг үгүй. Энэ юун дээр анзаарч байгаа нэг бол бид нар нөгөө нэг одоо нүүдэлчин соёл иргэншлээс суурин соёл иргэншилт шилжиж байгаа хүмүүс. Тэгтээ гүйц шилжээгүй. Одоо юм хослнууд амьдралтай хүмүүс. Тэгэхээр хөдөө бол хүмүүс маш их энерги зарцуулдаг. Хотод бол тэр хэмжээний энерги зарцуулдаг. Тэгсэн мөртлөө маш их идэж штэ. Тэгээд дээр үед яг юм байсан үг бол бас үгүй мэн гэж би харсан. Ойлгосон. Хоёрдугаар эмнэлгийн эмч онон гээд бас надад зөвлөгөө өгдөг нэг ах байдаг. Тэгээ би ярьж байгааг сонсоход хавар мал төллөө цагаан эдэ гараад бүхэл зуны хугацаанд монголчууд цагаан эдэ гэдэг байсан төлхөө. Одоо яг ингээд бодоход бидний одоо хөөхт нас бодогдчихлээ л дээ. Ямар ч мянган малтай хүн цагаан хоол иддэг л байсан шүү дээ. Хөөхтөдөө хаяа нэг борстой шил хийж өгдөг. Хаяа нэг хий хуударна гэж баг зуны 3 сард нэг ганц 2 л хоног гаргадаг байсан шүү дээ. Тухайд. Тэгээд намар ногоо гараад жимс ургаад эхлэхийн цагт жимсээ идэн шин ногоогоо идэн. Тэгээ яагаад ингэдэг байсан бэ гэхээр цагаан эднээс авах уураг, жимснээс авах уураг нийлээд мах цадалдаг уураг бий болдог байсан юм аа. Тэгээд өвлийн хүүтнийг махны энергиээр тавдаг байсан. Өөхтөө махны энергиэрээ. Тэгэхээр тэрэнд бие ингэж айхтар бэлдэг нарийн шинжлэх ухаан байсан байгаа юм л да. Тэгээ одоо кимчи гэхэд солонгос зөрүүлэгдсэн юм шүү дээ. Тэгэхээр Монгол улсын цаг агаар энд зөрүүлэгдсэн хоол хүнс гэдэг чинь бол тэс хөндлөнтэй. Тэгэхээр монголчуудтай хандаж нийт хэлэхэд хуучны энэ хоолтын соёлоо бас их судлаж тэгээд энэ хоолтон дээр яг тэр зөв гэсэн зүйл бол байхгүй. Зөв үнцгийг бас баримтлаасаа л гэж одоо өөрөө бодож өгдөг юм да. Харин тий, яг үнэ. Өөртөө ч маш санал нийлж байна. Тэгээд буруу байгаагаа яаж мэдэх вэ гэдгээ жин дээр гар зогсоод тэгэл мэдчмээр авал да. Тэгээд тэр за би буруу хооллоод байна гэдэг нугасаа л харагдана. Тэгэл өвчөө ороогаал эрүүл биш байгаа л гэдэг чинь ингээл асуудал үүсээд байна гэсэн. Тэгэхээр бид нар бол ерөөсөө хооллолтноор анхаарахгүй бол болохоо хэцаа гэдэг нь гарцааг л байна. Дараагийн нэг том зүйлгүүл 1-7 хоногоо бүтээ гэдэг номдор байгаа л да. Тийм. Хөдөлгөөн буюу фитнес. Бас л би нөгөө саяны нүүдлийн соёл иргэншил болон суурин соёл иргэншлийн талаар ярихад суурин соёл иргэншилд орж ирээд хүмүүсийн хөдөлгөөн маш их хумигдж байгаа. Тэгэж аа. Тэгэхээр би одоо хүмүүс зөвлөдөг юм да. Та нар хүүхдээ юу ч хамаагүй нэг спортоор хичээлүүлээрэй. Энэ зүгээр юу ч хамаагүй л оруулаарай гэж би зөвлөдөг. Тэгэхээр энэгээр тодорхой хэмжээний хөдөлгөөн авах хэрэгтэй гэдэг. Би ч одоо яг анх 2007 онд сумад явах хэрэгтэй. Жин нэмэх хэрэгтэй гэдэг. Би чинь 3 сарын дотор 15 кг нэмжээ. Маш их жин нэмжээ. Тэргээрээ ингээд тэрний дараа яаж нэг бол жин нэмжээж бэртээ бол барилддаг юм байна гэсэн тийм ойлголт надад төрсэн байсан. Тэргээрээ маш их жин нэмсэн. Сүүлдээ жин шиг надад хэрэггүй байдгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд тэн дээр маш их ажилласан. Яг өөр өөр ажиллаад үрдөнтэй шүү. Тэр нь бол
Хайгу өрдөнд хүрээд яваад байгаа гэж харж байгаа. Тий, яг дасгал хөдөлгөөн хийхлээр тархин дахь цусан хангамж сайжраад миний одоо би нөгөө нэг яг спортын чиглэлээр өөр зориогүй хүн болохоор тий миний амьдралын хэм маяг одоо би яавал одоо илүү сайхан толгой маань ажиллаад өөрийнхөө хийдэг ажлаа илүү сайн хийх вэ гэж бодоод байгаа шүү дээ тий. Тэг минийх чинь бол ийм өөр хүмүүс сургалт тийм ажил хийдэг хүн. Тэгэд ерөөсө бодож олсон зүйл бол би эхлээд өөрийнхөө энэ амьдраад байгаа тархийг яаж сайн ажиллах вэ гэдэг юм хайсан юм байна. Тэр нь хооллоо зөв зарцуулсан чинь тархи нь аягүй сайхан амарцсан юм байна. Тэгээд 7 хоногийг бүтээх гэж зориод хөдөлгөөн хийсэн чинь энэ тархинд цус аягүй сайн эргэлдсэн юм байна гэж би бодсон байхгүй. Сүлд. Тэгээд тархинд цус эргэлдээд тархи аягүй сайхан ажиллаад байгаа юм санагдсан. Тэнгууд ингээд нүд мүд чи ингээд илүү сайн нээгдээд байгаа юм шиг санагд юм л шүү дээ. Одоо нэг юм кино байдаг юм да, нэг юм хэрэглээд амар одоо ухаантай болчдөг нэг одоо барууны кино байдаг. Тэр нь ямар юу хэлээс нэг кино. Яг тэрнтэй зүрлүүл тийм санагдчихсан байхгүй. Ингээл бүх юм ерөөсөө болж бүтэх юм шиг санагдал. Арай өөдрөг болоод байгаа юм шиг, арай хөнгөн болоод байгаа юм шиг. Тэгэл өдөр болгон хийх юм маань амар ойлгомжтой болоод. Тэгээ нэг амжилттай хүний чи аз дагдаг гэдэг чинь баг үнэн ч би санагдсан. Тэгээд би өөрөө л хичээгээд байсан чинь аз нь хажууд баг дагаагүйгээд байгаа юм шиг. Би хичээсэн чинь аз хүрээд ирсэн юм шиг. Би ер нь айгуур газгүй гэж боддог байсан. Хөөч. Мэдгүй над дээр л намайг нэг азанд тойроод байгаа юм шиг. Тэгээд над хөдөлмөрлөхөөс сангалтай байхгүй юм шиг санагддаг байсан. Тэсэн чинь нэг намайг ингээд юм бүх юм ингээд дагаад болоод байгаа санагддаг болоод. Тэр 7 хоногийг бүтээ гэдэг дээр хөдөлгөөн хийн. Хажуугаар ном уншна гэдэг хоёрыг зэрэгцүүлэх хэрэгтэй юм байна л гэж ойлгосон. Тэгэхгүй бол хөдөлгөөний хийгээд байх юм бол яг хуу спортод бол амжилт гаргах магадгүй. Тэгтээ толгой ажиллах хэрэгтэй бас тэр чинь. Тийм шүү дээ. Агтал зөвхөн номоо уншаал гэртээ суугаад байдаг хүмүүс байдаг. Тэгээ би хаа байхгүй болсон. Тэгээ дэлхийн ертөнцийг ойлгоод байдаг. Ингэхгүй гэдэг. Тэгэхээр ингээд нэг юм хоёр туйл руу яваад байгаа. Энэ хоёр чинь нэг юм зэрэгцээ байх хэрэгтэй юм байна. Аль нь байх хэрэгтэй. Тэгэхээр тархинд цусан хангамжийг сайжрууланга тархинд дата мэдээллийг өгч явах хэрэгтэй гэдэг хоёр юм нь байсан юм байл гэж бодсон шүү дээ. Тэгэхээр 7 хоног дээр бол энэнд хэдэн цаг зарцуулах вэ гэдэг дээр жоохон анхаарах хэрэгтэй юм шиг санагдаад. Хөдөлгөл өстэй хэмээн тодорхой хэмжээнд хийх ёстой. Тэгээд одоо яаж хийх нь тухайн хүний л одоо сонголт. Ямар заавал фитнес биш. Тодорхой хэмжээний спорт хийх ёстой. Спортоор хийх ёстой хамгийн зөв зүйтэй болов гэдэг байдлаар та бидний одоо хоёр зүйл дээр бол айгүй тийм та бидний тоолж өнгөрөөсөн амьдрал их ижил төстэй байгаа шүү. Тэгээд 3 дахь зүйл нь бол 1 сараа битээ юу? Санхүү. Энэ дээр бол би тэсгэнлэн байгаа даа. Би бол маш их бүрлэгэн тийм хүн байгаа. Тэгэхээр энэ дээр надад болно одоо миний подкастыг үзэж байгаа нэг үзэгч та санхүүгийн зөвлөгөө өгнө шүү дээ. Одоо таны одоо ганц гол зүйл мэн. Тий. Бидэрт дараагийн том дадал энэ юуны дадал болчиход байгаа. Санхүүгийн дадал болчиход байгаа. Эргээд харахад энэ хуримтлал үүсгдэг дадал нь улс орныг урагшаа авч явт юм байна гэдэг ч юу н харагдаж байна. Одоо 20-30 жилийн өмнө одоо ирээн бол нэлээ үгүй байсан. Тэр хүн очиж үжижсэн хүмүүс нь мэдэх байх. Тэгтэл одоо л ирээн өөрчлөгчлөө шүү дээ. Хятадын одоо хамгийн захын жоохон мужин шүү дээ тий. Тэгэхэд тэнд бол тэрэг төрдөг байсан нөхдүүд өөр болсон байгаа байхгүй. Маш сайн хоримтлал. Тэгэхээр нийгмийг ингэж авч явдаг одоо тэр том дадал өөрөө санхүүгийн дадал юм шиг байна. Тэр дадлыг 200 жил хийцэн ард түмний тэр сэтгэлгээн дээр бичигдсэн нэг ном байна л да. Хятад биш шүү. Америкт. Тэр ном нь Баяа Ядаа гэдэг ном. Тий. Тэр ном юун дээр бичигдсэн юм бэ гэж. Тэр хүмүүс нь хадгалдаг, өвөө нь хадгалдаг ард түмэн юм байна л да. Яг тэр ингээд бүр хадгалах нь энгийн болцсон. Одоо ер нь тэрийг ярих хэрэггүй болцсон ард түмэн. Уусаа мөнгө нь орж ирээд хэдэн хувийн цаашаа хийх вэ гэдэг ийм амьдралын дүрмтэй болцсон. 1 сар гэдгээ бүтээх гэдэгт тэр хэлээд. Тийм хүмүүст ямар зөвлөгөө орж ирэхээс аргагүй болсон бэ гэхээр бити мөнгөө ингээд өхмөл дансанд байлгаатай гэдэг толгой гарч эхэлж байгаа хгүй. Тийм хөрс үссэн учраас. Тэр нь болохоор Киясаки Баяа Ядаа хавыг бичсэн хүн. Та нар одоо дансанд бити хадгаламжиндаа мөнгө байлгаатай. Одоо хөрөнгө оруулалт хий.
Баян аав нь бол хөрөнгө оруулалт хийдэг, ядуу аав нь хадгалдаг гэдэг ийм түүх үүсэж байгаа байхгүй. Бид нар ядуу аавын 200 жилийг бүтээж амжихгүй байгаад л асуудал байгаа байхгүй. Бид нар бүр эхэлж амжихгүй гартан болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хадгалж сураагүй хүмүүс хөрөнгө оруулалт хийх шиг аюултай байхгүй байхгүй. Яг л хөрөнгө оруулалт нь хөрөнгө оруулалт биш чадахгүй байхгүй. Тэр чинь буцаа нэхэл авчихна. Өнөөдөр манай амьдрал юм үслээ. За. Одоо ингээд би хөрөнгө оруулалт хийсэн мөнгө холио гэдэг. Ингээд нөгөө бизнес нь ч явдаггүй, нөгөөд бол хөрөнгө оруулалт хийж чаддаггүй. Эсвэл гэс баяжих гад буруу зүрийн юмрууд рүү авчид мөнгө игээ баяжих гад тэгээд амьдралаа алдаж байгаа жишээнүүд рүү ч яваад байна л та. Тэгэхээр ингээд би өөрийгөө бодож манай ээж аав хадгалж ирсэн үү гэдэг ингээд бодглохлоор тэд нар тийм үед аваагүй байгаа байхгүй. Манай ээж аав зинхэнэ ганцхан 8-нд явж байгаа л эвгүйтсэн тэгээ санхүү унсан хүмүүсийн тоонд орчих. Зарим хүмүүс хожцсон байна. Гэтэ бизнестэй болсон. Гэтэ хадгалсан хүн байхгүй байгаа. Хамгийн сониос. Дараагийнх нь манай өвөө ер нь хадгалж ирсэн юм. Ёстой хадгалах боломжгүй. Ёстой төрийн үйлдвэрт ажиллаж ирсэн. Насаараа ажилласан байгаа байхгүй. Ингээ болохоор яг өөрийнхөө дээшээ 3-4 харахаар манад хадгалах ёстой гэдэг энэ сурчмал нийгмийн соёлд чинь мөнгө хоримтлуулах чинь өөрөө эрсдлээ хамгаалдаг ийм систем юм байна. Мөнгө олдог баян хүмүүст бол арай өөр. Яг л тэр чинь олох чадвар сайтай. Осон нь арай их. Тийм учраас тэд нар эрсдлээ бас гайгүй даачдаг. Нийгэм нь өөрөө масаар амрах хэрэгтэй юм боллоо гэд харахаар над чиг хүмүүс бол хадгалах хэрэгтэй юм бэл. Эхний дүрмэн шүү. Энэ бол хамгийн түрүүнд хийх хэрэгтэй зүйл. Хадгалсны дараагаар хүн чинь мөнгөө хөрөнгө оруулалт хийх, дахиад өөр их сурвалж руу мөнгөө байршуулах, тэрийг яаж эргэлдүүлж өсгөх гэдэг юм руу явах гэдэг байхгүй. Эхний дүрм хадгална. Шууд фитнест ороод маш хүн төмөр өргөж болохгүй шүү дээ. Яг үнэ. Дасах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ямар зөвлөгөө өгөх вэ гэж. Юу ч гэсэн л очиороо л гэдэг зөвлөгөө чинь бол хамгийн гайхалтай зөвлөгөө шүү дээ. Чи юу ч гэсэн яваад л ороорой. Наа чи нэг багш байгаа. Тэгээ чамайг элдв буруу мэхэд байх юм бол зааж өгнө гэж байна шүү дээ. Тэгэхээр сард мөнгө хадгалах хэрэгтэй гэдэг дүрмэл чухал байгаа. Хадгална гэдэг дээр харин түрүүний хэлэх гээд байгаа юм бол тархин дээр ярихад тарих амарсны дараагаар цусны эргэлт аваад тарих ажиллаад мэдээлэл аваад тарих жоохон толгоондоо ингээд мэдээлэлтэй болоод ном эргүүлж жоохон уншаад ойлголтоо сайжруулад 3 дахь нь юм бэхлээр сараа бүтээ гэдэг нь одоо өөртөө сорилт үсгэх гэдэг санааг л хэлж байгаа. Хадгал гэдэг нь. Хадгал гэдэг чинь хомсол үсэх гэсэн үг. Өөртөө. Хадгал гэдэг чинь ер нь март гэсэн үг юм байл л дээ. Мартагдсан мөнгө чинь ер нь бол хадгал гэдэг юм байна л да. Яг тэгэхээр нөгөө угаагдсан өмдөн дотор явсан 20,000-тай адилхан. Тэгээ байж байгаа сүулт нэг гараад ирэхлээр хүүхэнд одоо нам өчнөө явж байхад л 20,000 энд байгаа л юм биш тэгэл те. Өмсгөө утцсан угаагдсан өмдөн дотор мартаж чадах юм бол маш сайн хадгалагддаг гэдэг. Нөгөө талдаа мөнгө оржсон орлогоос ингээд тодорхой хэмжээг нь хасаад хадгалчихлаар хомсдол үсчихэж байгаа. Тэр хомсдол чинь хэмнэлт, хэрэгцээгүй зарлаа танах. За тэгээд ингээд өөрөө өөртөө юм нэмэлтээр яаж илүүхийг би олох ёстой вэ гэдэг өөрөө өөрт нь сорилт гэдэг 3 зүйлийг үүсгэж байгаа юм байна гэдгийг сүүлд нь ойлгосон. Тэгэхээр эн чинь нөгөө өөрөө одоо тархийг амраасан, тархийг цусан хангамжаар сайжруулсан, тархин дээр мэдээлэл авсан бол одоо энэ сорилттой тулаа яаж энэ бага мөнгөөр чи амьдрах юм хүргээд үз гэдэг л өгөгдөл юм болов гэж сүүлд харсан байхгүй. Тэгээд миний нөгөө нэг тэр анх гаргасан ном чинь яг тэр үе дээр бичигдчихсэн ном. Тэрнээс өмнө юу болсон юм бэ гэдэг нь номон дээр бичих гэж оролцсон байхгүй. Ер нь бол би ягаад мөнгө төгрөг хадгалаад байгаа юм болоо гэсэн чинь миний ихтэл болохоор тасгал хөдөлгөөн тийм хоол мол хөдөлтөдсөн юм ба шүү дээ. Тэгсэн чинь энэ тарих мархинд жоох цусан хангамж эргэлтийг нарай гайгүй болгоод би чинь биологийн амьтан юм чинь тэгээд ялчгүй цусал явж байгаа тий. Хоол унд идэж тижэл явж байгаа. Тэгээд жоохон аятаах ингээд хөдөлгөөд байх юм бол хүн болгоно л өөртөөхөө амьдралдаа өөрчлөх боломжтой юм биш гэж харж байгаа юм л та. Хамтран ажиллагч Auru Garden Residence. Хамтран ажиллагч Төв хийцлийн төгс бүтээл Итгэлт хийц компани. Хөвжи энержи бол шатхуун түгээх станц нь Баруун аймгууд руу явах төв зам дагуу Улаанбаатар хотоос 56 км-ийн зайд Төв аймгийн Аргалан цумын цагаан хөтлийн дэнжээр байрлаж байна. Орцгар цайтай, нэгэн зэрэг олон автомашин хүлээх хүчин чадалтай, том өрийн автомашины зогсоолтой орчин үеийн шатхуун түгээх станц. Бидний хэрэглэгч та бүхэндээ
өндөр чанартай бензин болон дизель түлхшээр түргэн шуурхай найдвартай үйлчилж байна. Бид таны аян замын сайн нөхөр байх болно. Өвж Energy-ол итгэлтэй найдвартай үйлчилгээ. Тэгээд энэ дээр нэг 6 дансны дүрм гэдэг байгаа тий. Одоо би бол яг үнийг хэлэхэд бол нэг дансны дүрмээ одоо арай ч барьж явж байгаа юм. Тэгэхээр энэ дээр надад айгүй тийм хол санагдсан л да. Тэгэхээр над чиг бас олон хүн байгаа бах. Тэгэхээр энийг дадлуулахад ер нь яг юу хийвэл зүгээр бол хоёр данс юу байсан таны уртлын дугаарт манай гандлуур багшаа оролцсон гандлуур багшаа оролцож байхад тэгжсэн. Ер нь ямарваа нэгэн зүйлийг дадлуулахад олон улсад бол 60 21 хоног гэдэг байдаг гинэ. Монголчууд бол 60 хоног тасралтгүй үзчихээж амьдралд нь хөвшил болох. Аха ягаад гэвэл бидний амьдралын хэв маяг арай өөр гэдэг байлэр ярьжсэн. Тэгэхээр энэ 6 дансны хуулийг амьдралдаа ягшлах хэрэгжүүлтэл ямар дадал зуршлыг одоо өөртөө суулгавал хэцүү бэ? Та ер нь барилгад хэдэн мэх хийх вэ? Тэгэл тархинд оржсноо л хийн штэ юм. За их олон бах те. Тэгэхээр би шууд одоо анх барилж байгаа хүн таны энэ олон мехий чинь нэг доор гэх юм бол чадахгүй. Яг та надад зөвлөхөд бас хэцүү болчихно те. Яг үнэ. Эхлээд дасгалаа хийл гэх бах те. Яг үнэ. За тэгэхээр яг тэрнтэй адилхан дансан дээр болохоор ерөөсөө л хоёр л данс хэрэглэх хэрэгтэй болчихж байгаа. Тэр нь болохоор орж мөнгө ороод ирэх юм бол эхлээд тэрнийхээ нэг 30%-ийг нь нөгөө данс руугаа хийгээд мартчихлагдаг санаа хэлээд. Эхний хэлчинд. Малчдад бол байсан. Ер нь бол малчдыг та нар анзаардаг бол та ч гэсэн мэдэх бах. Нэг идэх мал болтдог шүү дээ. Өсгөл идэг. Яах өсгöd байгаа юм уу мэд. Тэгээ яг аваад идчихийхэл тарганаас нь аваад идчих чадахгүй. Тэгэл ээжгэл. Энд чи хадгалах ухаан шүү дээ. Гэтэ эн чи малчин ахын хадгалах ухаан болохоос биш. Суурьшмын соёлоос ч жоохон. Тэгэхээр бид нар харин энийг мөнгө олгочихлоор лүүрж хийчихэд байгаа байхгүй. Хэвээ хамгийн тарганаас нь аваад идэд энэ да. Ер нь бол мөнгө үрж байгаа хүмүүс ч юм бол. Тэгэл ч сайхан харагдах гал өргөөгөөрөө тоноглоол. Алтан мөнгө имэйл хоймортой залаал. Тэгэл ерөөсө хідэн малаал дуусгаал ийм болохгүй л үзээд нь штэ. Тэгэл гаднах машин тэргээ гой болгохгүй л нөө морой гой болгохгүй л хідэн малаал үгүйгээд байгаа байхгүй хэд өхрөө үгээлэгтэй адилхан байхгүй. Тэгэхэд бид нар бол энийг нүүлчин дээр ойлгоцсон мөртлөө суурьшил руу орохлоор хэлбэр нь өршлөгдөж байгаа юм л та мөнгө гэдэг юм руу орж ирчээд байгаа. Тэгэхээр хоёр данс гэж яриад байгаа юм нь мөнгө ороод ирэхлээр тэдний тодорхой хувийг нь өөр данс руу шилжүүлэхийг л хоёр данс буюу хадгалах гэдэг юм яриад байгаа. Тэгээ үлдсэн мөнгөөрөө л би энэнгээр л яаж игээл амьдрандаа гэл нэг 6 сар юм уу явах хэвээр. Яг л хадгаламж чинь нөгөө нэг өдөр болгон мөнгө орж ирээд байгаа хүмүүс өөр бах. Гэхдээ нийтлэн хүмүүс их чинь цалин буудаг. Сард 2 бон. 15 бон. 30-нд одоо бүкс мөнгө аавна. Тэгээ энэ хоёр дээр ороод ирэхэд нь тэртээ тэргүү татвар авч байгаа шүү дээ. Тэгээ татвар өгж байгаа мөнгө манайхан угаасаа авдгийг ингээд бүр ойлгоцсон. Тэгээд гар дээр ирдэг гэ бүр өөртөө бүр хилээ заншсан мөнгө ирж штэ. Тэгээ татварт та 25% өгч чаддагтайгаа адилхан өөртөө хайртай байгаад 30%-ийг нэг данс руу хийгээд яг татварт өгж байгаа юм шиг өөртөө ирээдүйд би энийг 2 жилийн дараа хэрэглэнэ. Гэтэ одоо биш гэдэг юм дадлыг эхлүүлээч гэдэг л ойлголт байхгүй юу. Тооцоол хийхгүйгээр бодлого батахгүйгээр амар баяжиж маяччих төлөвлөгөөгүйгээр тэгж өөртөө стресс үүсэхгүйгээр эхлээд ингээ мөнгө хадгалдаг дадалтай бол жим рүү гүгээд очоо. Дараа нь тэр 6 данс мас чи юунаас үүсээд байгаа юм бэ гэхэлэр нөө хадгалж байгаа мөнгөнд хүрх гээд ахаар нь дараагийн дансыг түлхдэг байхгүй юу? Өөрөө өөртөө дараагийн сорилтыг үүсгэнэ гэсэн үг. Арай жоохон амархан болоод эхэлнэ шүү дээ. Гэхдээ нөө мөнгө хадгалж үзээгүй хүн чинь нөгөө мөнгөө л бодоод идэх юм бэл. Би бол яг тэгсэн. Ингээл хадгалж байгаа мөнгөө байсгээл хараал одоо энд байна да. Нэг юм авчихад болох гээд байна да. Одоо нэг ганц машин авчих тийм үү? Эсвэл яа тийм бэлээ гээл элдэв юм бодоод тийм бэл. Тавилга аммаар санагтаа л тийм. Тэгэхээр хадгалж байгаа мөнгнөөсөө гадна дахиад өөртөө өөр юм үсгэж тийм бэл. За одоо энэ хадгалж байгаа мөнгө өрөхгүй тул аяллаа мөнгө гэдэг данс үсгэж. Нөгөө аяллаагаа мөнгийг хараад нөгөөдөө мартчих тийм бэл. Бас тархиа хорж байгаа юм шүү дээ. Ороод байна гэсэн үг. Тэгээ би нөгөө нэг өмнө бас нэг юм подкаст хийжсэн ингээд нэг ярьжсэн шүү дээ. Тэр чинь би тэр хүнтэй 10 удаа яагаад 3 сар ирсэн бэ гэхэлэр тэр хүний тархийг хуурахын тулд юм хэлсэн байхгүй.
Яг эхний 2 дугаарын дараа надаас юу гэж асуусан гэж нөгөө мөнгө чинь биш одоо яах вэ? Тэрийг л яриад байгаа юм чи. Яг л 2 данстай байсан. Нөгөөтгөө л яриад байгаа юм чи. Одоо өөр гайг болоо те мөнгө энд ингээд жоох мөнгө байгаа тань. Тэгтээ бас бүр сони юм ярьж байгаа. Надад сая ингээд энэ минь ажилдаа ямар ч хамааралгүй гинтийн нэг юм халтуурны ажил орч 6 сая аваад ирлээ. Тэрийг ингээд нөгөө хоёроосоо болтоолох гээд байгаа байхгүй те. Одоо энийг өөр юм хэрэглэж болох уу ч гэдэг юм уу те. Ингээд энэ болгон чинь нөгөө өөрөө өөртөө хуурах дадал үүсгэсэн 6 данснууд байхгүй. Одоо тийм л арга явсан. Гэтэ одоо бол 7 данс 6 данснаас би арай өөр бас өөртөө арга хэрэглэж байгаа л да. Яг одоо бол. Гэхдээ энэ арга бол надад үр дүнг өгсөн арга байхгүй. Нэс болоод би нэг үйл хөдлөх хөрөнгө байхгүйсэн тийм юмтай болоод авсан тий. Тэгэл одоо тэр хооронд чинь хүр хүүхдүүдтэй бас хөрөнгө оруулалт хийх боломж олцсон тий. Аялал маялал хийдэггүйсэн. Гадагшаа нэг сурын мурыг гэж боддог байсан. Тэрийгээ биелүүлсэн ч гэдэм ингээ нэг бүх юм хоосон мөрөөдлөс юмнууд маань арай жоохон бодиттой болоод эхэлдэг юм бэл. Мөнгө хадгалаад тахлаар. Тэр өнөөдөр байгаагаар нь зоргоор нь хэрэглээд байхгүй байдаг чинь төсвөр юм байна л да. Нөгөө нэг төсвөрлөх чадрууд сайжирт юм бэл. Сэтгэл зүйн мөнгө өрөхгүй байх гэдэг чинь арай өөр төсвөр юм уу та. Байгаад идэг, өрчмөр идэг. Тэгэл тэрийг цаашаа хийн гэдэг аргыг. Тэгэхээр 2 данс юм. Нэх олон хүмүүс хэлэхэд зүгээр л оржсон орлон 30%, 40% нүдэнэ хадгалж байгаа. Тэгээд дараа нь тэр чинь өсөөд нь штэ. 2 дахь зовлон эхэлнэ. Нөгөө хадгалснаа яах вэ гэдэг зовлон эхэлнэ. Тэр бол өөрөө өөр бүлгийн хичээл 2 дугаар ангийнхны. Тийм байна. 1 дугаар ангийнхан бэлтгэл бүлгийнхэн 35 бол үсгээл сурах ёстой штэ. Нийлүүлж уншиж эхлэх болоогүй штэ. Тийм л юм шиг. За тэгэхээр одоо би болон манай гэр бүл мөн миний одоо подкастыг үзэж байгаа үзэгчид хамгийн эхний дүрэн буюу одоо 30% хадгалах энэ михийг өнөөдрөөс эхэлж одоо хэрэгжүүлэхээр хичээнэ. Тэгээ энэ бас их маш үр дүнтэй байх болов гэж бодож байна. Магадгүй би энэ дээр амжилт үзүүлвэл тантаа дааш дараагийн михээ залгана. Тэгээд одоо би өөрөө санхүүгийн айгу сахилгат муутаж гисэн манай аав, манай ах нар бол санхүүгийн маш өндөр сахилгаттай хүмүүс. Хөдөө зохион банк байх гэдэг энэ одоо социализм үед юм шиг юм. 5 хүүхэдтэй 50 мянган төгрөг тухайд хөдөө зохион банкнд хадгалж ирсэн байгаа юм. Тэр маш их мөнгө байсан гэж байгаа. Гэдэг чинь тэглгүй байт юм тэр чинь одоо. Яг хоо сүүлдээ нөө банкнд дампуураад ингээд сүүлд нөө малын татвар матвар гэдэг ингээд яваад дууссан юм байлээ л дээ. Яг тухайд бол тэгж хадгалж ирсэн. Тэгээд одоо манай 2 ах бол яг аавын хажууд өссөн. Яг мал дээр дагаж өссөн болохоор санхүүгийн сахилгат бол маш өндөр. Би өөрөө спортоор яваад ингээд хэтэрхий олон нийт рүү гарцсан. Бас тэгээд ягаад ч юм нөгөө нэг хүмүүсээс маш их хэмжээний бэлэг юу авдаг. Нөгөөтэйгөр маш их цац гаргаж яадаг. Нэг ийм сахилгатанд орцсон. Тэгээ энэ нөгөө талаар сайн ч юм шиг нөгөө талаар хоримтлал үүсгэж чаддаггүй бас том алдаа ч юм шиг ийм байдлаар үүсгэсэн. Тэгээд аавын зүгээр хамгийн сүүлийн нэг жишээгээд ярихад сүүлд энэ манай Жоко худалдааны төвөнд аав маань нэг биений өвдөд ирээд тэгээд тэнд байранд байсан л да аав ичээр тэгээд уртлын Жоко худалдааны төвөөс боо аваад иргээд ээжийг боо аваад иргээ гаргасан гэсэн. Тэгээ боо аваад ирсэн чинь нэг хийдгэжсэн юм даа тухайн нэг тэл байсан юм шиг юм. Тэгсэн чи зах дээр хийдгэж байгаа гэсэн чинь тухайд нэг 300-500 төгрөг нийл зөрөвтэй байсан юм шиг юм. Тэндээс очиж авах хэрэгтэй гэж шаардлага тавьж ирсэн гэж байгаа. Тэгэхээр ингээд ямар мэрэгчлэн байсан бэ гэхлээр малчин тий. Тэгэхээр ингээд манай Монгол ч гэсэн малч ухаан гэдэг чинь өөр бас ер нь нэг санхүүгийн маш том юг би болгосон байгаа байхгүй тэр чинь хайлгалтыг тий. Одоо тэгээд ааваасаа суралцах юм л их байгаа юм байна да. Тэглэг явах тий. За баярлалаа танд. Тэгээд хамгийн сүүлийн сэдв буюу 1 жилээ битээ. Энэ дээр та хүн ингээд нэг ягаад хадгалж яах гээд байгаа юм бэ гэд эсвэл хитрхи хадгалаад тахлаар сүүлдээ нөгөө нэг хүн ч өөрөө шагнамар санагдаад мөнгөө буруу зул зарцуулчих гээд байдаг юм болов гэж бодсон. Тэгээ хүн чинь хэрвээ ямар нэгэн байдлаар өөртөө ингээд хатуу зарчимтайгаар хүн өөрийгөө шагнах хэвээр юм болов гэж боддоо шүү дээ. Би өөртөө нэг жоохон шагнаад урамшуулад миний шагнал болохоор аялал юм шиг санагдсан. Жилдээ нэг удаа аялчвал зүгээр юм шиг санагддгийг. Аль нэг ус үзээ ч юм уу. Зүн үрвч үрээ ч юм уу.
Гэтэ өөр нэг улс орныг соёлыг мэдэх нь өөрөө. Бид нар нэг өөрийнхөө улсад байгаад байхлаар бид нар чинь тойрогтой байгаа даа шүү дээ. Гэтэл өөр улсын соёл руу яваад орчихлоор тарих их амардаг юм санагдчих надаа. Одоо би сая Солонгос явсан чинь над бас тийг санагдсан. Яг л энэ Монголын нийгмээс гараал нисэл яг л тарих тэнд өдөрт шал өөр юм ажиллаад байгаа байхгүй. Одоо метрогоор нь яаж явах юм бол гэл. Одоо тэгээд амьдралын дандаа жижиг юмроо буцаад яваад орчих واخ. Тэгснэ нөгөө воно үржүүлж бодвол энэ хэд гэсэн үг гэл ингээл болж байгаа процесс нь шал өөр юм руу яваад очиж байгаа. Тэгэл энэ нийгэм нь яагаад юм бол хүмүүс нь яагаад ийм улс орон юм биш. Ингэж амьдраад идэм биш. Ийм юм зөрдөм болов гэл ингээл сайн муу харьцуулаад ингээл толгой тэрх өөр юм дэстад дэд юм санагцсан байхгүй. Тэгэхээр нэг нь мөнгө хадгалж байгаа бол аялалд мөнгө хадгалаад тэгээд тархитлогоо жоохон задлаад өөр улсад өөр соёл, өөр боловсрол, өөр юм сурахад өөртөө цаг гаргах ёстой юм шиг санагдсан. Нөө аавын бие түнтээс нь лагтны бид газар үзэгдэхтэй адилхан. Ингээд ийм улс орныг үзүүл зүгээр юм шиг санагдсан шүү дээ. Тэгээ би бол тийм зориг хүмүүс тавиул зүгээр юм байна гэж утсан. Тэгээ бие даах чадвар мадварч гисэн. Одоо минийхаар бол одоо ингээд маш сүрхий ингээд амьдралаа хитагаа аваад явж байгаа үеийнхаа нөхдүүдийг зарим хүмүүсийг харахад яг аюутай ахуйтай гадагшаа энэ сурсан хүмүүс бол бас арай өөр юмыг хардаг болцсон юм шиг санагддаг шүү дээ. Юмыг бас арай өөрөөр хардаг, арай жоохон эрүүлэр хардаг юм шиг, бас арай жоохон юм юмд ирмэлзэл бүтээмжтэй юм шиг санагддаг шүү дээ. Тогооноосоо гарахгүй байгаа тахлаар чинь ялчгүй тэгэл батад оржод долмаа гурлаа. Гурлаа л яратах шин. Тэгэл чи бит гур яасан. Нэг тойрог дотор байгаа давчраас. Тэгж ботсон. Тэгээд тэр бол яваад үсчүүл явж ивэл их ийш тийш явж ивэл бас их зүгээр юм шиг санагцсан. Аялал амралт гэж таны бодлоор яг юу юм бэ? Өмнө нь болохоор ингээ сайхан очиод хэвтэх юм болол гэж боддог гэсэн. Далайн ирэх дээр. Тэгсэн чинь тэр бол амралт болох уу? Тэр бас яг нэг төрлийн муу юм шиг болооч яг олон хүсгээд байхааргүй юм билээ. Тэгэхээр угаасаа аялал чи өөр төрлийн ажил, амралт чи өөрөө өөр төрлийн ажил юм шиг санагдаж шүү дээ. Яг хийдэг юмнаас арай өөр юм ихлээр амраад идэв санагдаж шүү дээ. Нөгөө нэг өдөр тутмын хийдэг ажлаас арай өөр төрлийн ажил ихлээр амралт юм шиг санагддаг. Яг л байнга хийдэг болохоор өстой сони юм байна, өстой шинэ юм байна гэл нөгөөтхөө тэгээ санагдав. Хүмүүс уул руу алхаал улам хэрэндэл ядраал байгаа шүү дээ. Гэтэл тэр нь өдөржингөө хийдэг ажлынх нь офсын ширээний ажлынх нь бодоход хамаагүй өөр төрлийн энерги шатааж байгаа ажил болж шүү дээ. Тэгтээ тэрийг амралт гэж байгаа юм. Маш гоё амарлаа. Би намарч байгаа шүү дээ. Нэг хэвийн ажлаас одоо ангижирч өөр юм хийснээрээ. Ангижирч чинь. Тэгэхээр би яг хаа таны хэлсүүгэн дээр би нэг дүгнэлт хэлмээр байгаа юм л та. Энэ юу вэ гэхээр бас өнөөгийн Монголын нийгмийн одоо нэг бас тулгамдж байгаа бас асуудлуудын нэг юм болов уу гэж бас ойлгож байгаа. Одоо та бол ийш тийш одоо аялаж амарч явж байхдаа шинийг ирэл хийлж тэргээрээ бас мэдлэгээ тэлж ингэж өөртөө бас нэг тийм одоо баялаг болгож авчаа шүү дээ. Тэгэхээр нийтлэг ингэж авч яж нэг бол бас үгүй болов уу гэдэг байдлаар. Одоо хүйтний улирал эхэлж гэн халуун орн руу аялах аялал маш их явдаг. Энэ дээр сэтгэл эмзэглүүлэн 2-3 маш тийм зүйлүүдийг би анзаарч ирсэн л да. За. Энэний нэг юм гэвэл бид нар Чингисийн Монгол гэж дэлхий дээр өнгөш хайгууд дуртай. Тэгсэн мөртлөө тэнд очиж хамгийн болж идэхгүй зүйлийг бол хулгай гэдэг. Архитек. Зодон цохон гэдэг. Энэ хүний хувь хүний сонголт байх. Гэхдээ тухайн улс тухайн нийгэмдээ тийм Монгол гэж нэг ийм улс шүү гэдэг тийм маш том тол бэлдээчэд ирдэг. Тэгэхээр энэ дэр аялж явах, амралж явах ч гэсэн бас хариуцлага байх хэрэгтэй. Нөгөө төгөр энэ аял амралтынхаа утга агуулгыг зөв ойлгож тэндээс бас тодорхой хэмжээний юмыг бас олж мэдээсэ гэдэг бас ийм зүйлийг бас дотор их бодож өгдөг. Харин тийм. Одоо яг наадах ч юм бол угаасаа бид нар бүгдээрээ л анзаарч байна л та тий. Яг л монголчууд л асуудал үүсгээл. Гэтэ нөгөө талаараа бол би монголчууд угаасаа ингэж явж байгаагүй учраас яг нэг анхны суралцах гад нэг юм буруу замаар юмнууд хийгээд тэгээд тэр алдаанууд гараад байнуудаа гэж бас нөгөө талаараа бас бодох гэж хичээдэг.
Тэгээ тухайн ус чи хууль цаастай шүү дээ. Шийтгүүлнэ, болдгоо юм байна гэдгийг ойлгоно. Гэтэ эрт ухаарад хожмын үеийнхэнтэй маш хурдан хуваалцаасаа гэж үздэгэн. Одоо нөгөө энэ тэнд болсон болохгүй зүйлүүд нуугдчихлаар дараагийнх нь очиод дахиад давтаж тэр болохгүй зүйлийг хийгээд байгаа юм санагддаг. Одоо тэрний юу гэхээр би зүгээр санхүүтэй холбоотой дандаа л мэдүүлэхээр санхүү дээр ингээд маш том хэрэг гаргахлаар тэр нь олон нийтэд мэдээлэл болж очдөг байхгүй. Одоо ингээд аймагд болсон том хэрэгүүд дарагдчихдаг байхгүй. Тэгэхээр эн чинь номонд дээр ч байхгүй, мэдээлэл авах их сурвалж байхгүй, ийм нууц мэдээлэл маягаар болчихлоор дараагийн нөхдүүд яг тэр аргаар лөөврийн золиос болоход бэлтгэгдсэн байж байгаа байхгүй. Нэг хүний алдсан алдаагаар тэр чинь 10 дахин алдахад ард нь хүмүүс хүлээгээд байгаа юм шиг. Тэгэхээр одоогийн болохгүй байгаа нөхдүүд яга болохгүй байна. Энэ нь одоо буцаагаад яаж бидний нэр төрд сэвтээж гин те уус гэдэг нэр төр сэвтээж гин. Дахиад одоо ямар одоо хор хохирлыг энэ усад авчирж гин гэдэг энэ жишээнүүд энэ алдаанууд гарч ил байгаа гэж. Гэтэ энийг харин дараагийн үеийнхэн буюу эсвэл яг тэгж эхлэж гадагшаад явж амжааг байгаа хүмүүст төрүүлээд маш сайн сургамж олоод ирээсэй л гэж боддیں۔ Тэгэх юм бол бид нар бас нэг болгоомжлчих байлгүй дээ. Энэ ингэж байгаа юм биш үү, тийм ээ. Тэгэхээр номон дээр аягүй сайхан болохгүй байгаа бүх үнэн болохоога биччихлээр хүмүүст нэгдүгээр тэр нь адилхан харагдаж байна. Би ч гэсэн ийм штэ гэж уншигдж байгаа сайн л байна. Бас нэг нийгэмдэр байгаа. Хоёрдугаарт бол би яавал ийм алдаа гарахгүй байх вэ гэдэг дараагийн нэг шатыг нь бэлтгэхэд нэг сургамж авах ч юм уу туслах түүх нь үлдчихвэл сайн юм болов гэж бодоод байгаа. Тэгэхээр дулаан орон дээр явж байгаа хүмүүсийн асуудал яг юу вэ гэдгийг сайхан гаргаж ирээл дэлгээд тавьчаар санагддаг шээ. Миний бодлоор бол одоо энэ одоо тэр зүгээр амралт аяллыг одоо нэг тархины блок гэх юм одоо зөв зөвхөн блок ч юм санагдаад байгаа байхгүй. За баярлалаа. Өнөөдөр бас миний урилгыг хүлээн авч хөрөлцөн ирсэн танд бас тэгээд монголчууд бас нэлээд бас өөр өнцгийг харуулсан сайхан бүтээл гаргасан танд маш их баярлалаа. Төгсгөлд нь энэ номыг уншаад та нар Forrest Gump гэдэг киноога тэрийг үзээрэй л гэж зөвлөе. Тэгээд та манай нийт үзэгчд хандаж би яг номныхаа талаар одоо нэвтрүүлэлт орж байгаагүй. Тэгээд маш их баярлалаа. Номоо ингээд дахиад ярих, буцаад энийг ярихад надад буцаад би нэрээ ингээд бас буцаад номоор шахуурдуулж байгаа юм шиг санагдтыг. Чи одоо тэгээд яг энэ ном шигэ байна уу гэдэг ч юм уу тий. Тэр ном бол ер нь бол амьдралдаа байнгын хэрэгжүүлэхэд сэтэл санаа өгж байгаа. Тэгээд бас тэрнээс суралцаж болох зүйлүүдийг л өгөх гэж л хүн бүтээдэг юм санагддаг. Би номыг бол яг өөртөө зориулж өгөн бичсэн. Олон л хөвлөсөн болохоос ш. Эргэж хараад би ингэж хийжсэн шүү дээ. Тэгэхээр эн чинь чам сайн байсан шүү дээ гэж хармаар санагддаг. Хүмүүсийг энэ номноос миний энэ туршаад үзсэн зүйлийг хийгээд үзээсэй гэж зүгээр хэлмээр санагдаж байна. Уншаад өнгөрөх биш тий. Тэгээ чамд бас ямар өөрчлөлт гарч ийн бас сайжруулах зүйлүүд юу байна? Дараагийн шатны залуучууд гоё бүтээлүүд гаргаад Монголд оюуны бүтээл гаргаасаа гэж хүсэж байна. Нөгөө талаар гэх юм бол амар мундаг зундаг юм бол угаасаа байхгүй. Тэгэхээр нэг тийм амар лаг гэж бодоод амар холдуулж бодоод бид яг адилхан нэг юм өдөртний асуудалтай тэгэл төвжрэлтэй яг адилхан явж байгаа. Тэгэхээр зүгээр түрүүний зарчим л хэрэгтэй болчиход та. Би мэдж байгаа зүйлээ хүмүүстэй чадхаараа хуваалцчихвал энэ ч амар том мөглөг байх гэж бодоод байгаа. Нугаал эсвэл ичээл явах юм бол биднээс юу ч гарахгүй юм шиг санагдаад байгаа. Тэгж бодчих. Тэгээ таныг подкастнда урьж оролцсонд баярлалаа. Тэгээ ярилцахад бас их сайхан таатай сайхан байлаа. Нэг тийм хэцүү ч юм уу бие барьсан юм төр бол сайхан байсангүй. Тэгээд харин дахиад ийм өөрөө бас юм гоё номынхоо бүтээлийг гаргачаад хин нэгэн одоо хүний подкастт номныхаа талаар яриа сууж явах тэр мөчийг бүтээгэр гэж хүсье да. За маш баярлалаа. Тэр ирвэл бат сайхан оршуултваа. За